тэгэхэд нөгөө өхлийн цэг гэж хүнд байдаг юм лээ. Яг ингэ давдаг. Яг өхчээл гэж би өөрөө бодсон. Тэгээ би амар азтай бас нэг 3 ялаад аврамтлаа гараад ирдэг байхгүй. Тэгээ тэнд нэг 100 цотолтой юм шиг нэг бүхтрийн юм балерин юм орс яваадсан. Тусгай гэх юм амар рейнжер мэдгүй амар одоо юу гэдэг нэг амар орсол гэл би чинь анх удаа тийм орс хүлэн орс тийм гармаар ингээ тэгээ лаб эргэж ирж мөсөн лаб би чи үгс эргэж чад мэдгүй шаах би яагаад тэрнд орсон гэхээр Кемонтол би зүгээр хаална өөрөө бас олимпийн төрлийн жудочин гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл Кемонтохон би барьж аваад тэгээд яах юм гэсэн каск төмөр тортой нүүр ам чинь яах ч вэ гэж одоо ярьлах гэхгүй. Төмөр бүр амарх юм байна гэл. Тэгээд зоригтой орж үхсэн нийт гэсэн. Хэд зохиол намайг дивжинс гаргаад хэд өшөглөө дивжинс гаргаад тэгээд би ингээд банраал босоод ирчихсэн яг бөмбөг зөж минь толгой өшөглөө нөгөө орч юм алж байгаа юм. Яа. Тэгээд одгоорлах минийхөө бариад барилт гэх нөгөө барилдааны чадна гэсэн. Хэд тийм аим хүн цогт авчирч юм барилдах зөв бүх юм нөгөө магтасан шинээр ирлээ бүр сэгтнэ хүч болчихж байгаа юм. Юу жаа. Тэгээд тэр зодуул 3 минутанд би хөх гэж явах тэр намайг 3 минут зодоо бүр хялааж хөх гэж байгаа юм. Бас уу яг намайг зоцоор хялааж байгаа юм. Би өхгүй ч гэсэн нэг зомби шиг өөдснөө очиж барьж барилдах гад тэгээд зодуулаад байгаа шин. Тэгээд би бууж ирэл тэр амар муухай юу нэ хөшгөний ард очиас шууд суугаад пүүлж өгөөл. Тэгэл энэ 2 өдөр ингээд төмөр хатгаад дагцсан эндээс цухайгаад юм шиг тэг толгой бодвол. Moments later. Сүүлд энэ найзынхаа хормон дээр очсон чинь хоёлаа зураг авахгүй гэл нэг залуу ирээж халцал зураг мөр авахгүйлаа айгүй гой найсэс. Тэгэл би ч найс за тэгэл ажиллах нэг хүнтэй юм яриац. Би чамд зохиод үчиж гээл хажууд яриац. Гицээ чангалж байгаараа магараа гэл. За арайчгүй өлгөөтэй гээл Макс чинь яг ингэ нүдний болонд яг зөгч харагдаг. Гэс гэл ямсгаад үч хийгээ гаргаад чангалсан чинь яг зөгчд юм. Тэгэл дотор ардс гэл жижиг камеранууд чинь дотор буцалж байгаа юм чинь. Тэгэл тэр олон хүмүүс хорин дээр найзах хорин дээр бас би чинь тэнэг штт. Ганц цохилт бол байх штт. Чи яаж ингээл дотроо ингээл нэг амраануудаа дараал муухаараа л гэсэн тоохгүй заавчлаараа гэж чамайг цохиж үзье гэж боддог байсан юм байсан. Тэгээ боддгийн. Үүч болоогүй шиг. Намайг танихгүй ш тэр. За сайн мэцхан өрхөн мөндөд сонсогчдоо Хөхтөнгөр подкаст ээлж дугаар зодоон ярддаг контент гэдэг нэртэйгээр үргэлжилж байна. За энэхүү дугаараараа бид та бүхэндээ за хүүхэн хүүгийн амар түвшин ахыгаа за мөн Монголын MMA-ийн одоо зөвлөлийн шүүгч үүр цайх ах нартайгаа за үүр цайх ах бол одоо миний баруун гар болоод хостлоод суун. За амар түвшин ах маань бол өнөөдөр жинхэнэ зодооныг бидэрт одоо солиоруулахаар ирсэн байгаа. За ингээд та бүгдд энэ өдрийн мэндийг төшөөлье. Баярлалаа чамс энэ өдрийн мэнд хүргэе. За ахын одоо ах нарын одоо ойрын ажил төрөл хэр байна? Юун дээр төвлөрч байна? Миний хувьд болохоор одоо нэг бэлтгэлдээ ороод удааг байгаа нэг сар болж байна. Өөрцгах. Манайх одоо Монголын холбогд төлөвлөгийн шүүгчдийн зөвлөл гэдэг. Тэр зөвлөлөөс холбогд төлөвлөгийн холбоодуудаас хараат биш. Хөндлөнгөөс шүүх энэ зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөл. За тэгэхээр үндсэндээ манай үзэгчд маань ханыг нь авсан баг. За ямар ч сан мэрэгжлийн тулаанч хүнтэй. За мэрэгжлийн тулааны шүүгч хүнтэй хэдүүлээ сайхан зодоо ярина. Ерөөсөө ингэ. Тэгэхэд одоо хүүхэн хүүгийн амар түвшин ах маань ямар хүн бэ гэдгийг та бүгдтэй нэхэн сануулах үүднээс хэдүүлээ дэлгэцэн дээр харж байгаа сайхан. Энд яг юу болвоо гэд яриад явчих та тий. За Сасаки Шинжи гэж байгаа тий. Энэ нөгөө Япон улсын тамирчин Road Deep-ийн одоо 16 дээр таарсан. Авраг гэлөө юм чи. Энэ урд нь яг энэ Road Deep-ийн 70 кг авраг. Авраг байсан. Тэгээ яг энэ аврага алдахдаа нөгөө тийм E-Sol гэдэг. Яг одоо энэ шоуны 70 кг-ийн турнаментын ноёр л тэрэнд алдсан байсан. Энэ Солонгосын яа тэр $1 сая шагналын самтай 32 шилдэг тамирчин оролцуулсан энэ тэмцээнд шүүгийн дүр болтол явсан тэ амраа. Тий, манай нэмбэлнээс явсан. Тэгэд энэ Японч бол айгүй хүлээлт ихтэй Япон байсан байхгүй. Энэ жингийнхээ авраг байсан. Ер нь аврагын талаар гарч ирэх болов гэсэн чи манай хүн баруун гараараа нэг цохин нам.
Тэр хилаага төрх явдаг солир араа хөвтсөн баг. Энэ тэгээд босч ирээд хоёр дараа нь уулцсан. Тэр маргааш нь нэг лоббид уулзсан. Би ингээд санаансаргүй ингээд уцаа ухаацгач хажуунаас яг раг биш таглтیں۔ Тэгээд ямар сонио юм бэ гэл хин гэж юм мэдгүй бааш. Ингээд харж доор нэг том цүнхэл байгаа. Гэсэн чи манай инээц ингээд томонд нүүр ингээд. Тэгэл заа ингээл хоёлаа тэрэлдэл зураг мөрөг авахгүй болол. Тэгэл сас. Тэгэл гайгүй л ашиг азар. Тэрнээс хойш нэг яваагүй энэ тамирч. Сүүлд нь өөр холбоонд орж Японы нэг холбоонд орсон тодтолцож байсан. Юу баг карьерийн дуусгаа хийцэн үү? Арайгүй хаа. Энэ өөр мундаг тийм суурьтай мундаг тамирч юмс л. Ер нь ямар суурьтай тамирч юмс бэ? Энэ болохоор яг жижигцүү маягийн тийм суурьтай. Өөрөө бас багш тасалжуулагч хийдэг Японд. Тийм бүр Японд бас нэлээд танигдсан. Солонгост бол бүр ингээд энэ хүний нэг стил, имиж үзэгчд татах термэр нөр супер багтай гарч одоо тэр нь гарсан гоо багтай гоё нөмөр яг Японы нэг яг тийм зөв үндэсний уламжлалаа гаргаж ирдэг хүн баг. Тэгэл ай маяг бүр. Тэгэл тэр том аренаг бол бүр гэрэл шүүм яг кино шиг гарч ирдэг баг. Тэгээ тэр үзэгчд гэсэн тэр нэг шоунд тийм өнөртэй. Тэгээ тэрүүгээр юмнууд олон пентэй юм байсан. Яг тэнцэн дээр нь одоо солонгосын тайлбарлагч нар нь. За амраагийн зүүн гар нь аюултай. Зүүн гарнаас нь болгоомжлох ёстой гэл байцсан манай баруун гараар тас. Сайн зүүн явах шиг болол. Тэг яг нөгөө тамирчин ингээл амрааг судалж үзэл за зүүн гараас нь л болгоомжлол гэж бодож байгаа байхгүй. Тэгэд манай ингээл зангаж байгаа л баруун дараад нэг цохиод бүр ухаалтал зөгчөж. Энэ дэр нэг азтай юм болсон. Эхний ингээд савсан чинь би ч нэг саваад л байгаа. Өндрөн болохоор хоош ингээд татаа гаргацсан. Тэгэхээр зүгээр тэр үе зүүн ингээд орж сувбаг. Хуураа зөвхөл яах вэ гэж бодоод амьдрал дээр би ингэж бэлтгэл дээр ч хийж үзээгүй ш төрөө өгч битээр. Зангаалтай. Яа. Нэг зангасан чинь яг гидээ тараад тэгээ явуулс хоёр дахь ингээд ашгүй амжтыг. Сайн маа найруулагч энэ бичлэгийн тавьчаад хүн аллаа ш тэгээд эмхтөө нэг бол ш айтлан зөксөн ш тэ. Энэ нахаа юу юм уу? Одоо зэрэглэлийн хувьд те тэмцээний чансааны хувьд тухайн цаг үедээ одоо яг ямар чансаад гэж байна. Энэ тэмцээн бол манай Аазтаа зохиогдож байгаа хамгийн том тэмцээн болж байна. Тэр том тэмцээн болохоор сая долларын шагналын самтай гээд 64 тамирчин орон орны олон улсын тэмцээн болсон. Тэгээд тэн дээрээс одоо нэг би ч нэг 32 дээр хамгийн анх нэг Барзилийн Одригоо гээд одоо миний анх тоглосон рап гээд холбоонд бүр дийлдэшгүй авраган байсан тийм аврагтай. Намайг явахтаа ингээд л өвөө шалгаж өгсөн байхгүй. Би ч тухайн үед тэрнтэй тоглох вэхээр ойр тулаан байхгүй. За яа тийм азаа үзье гэл явсан. Тэгээ азаар нөгөө жингийн илүү гэж холимог ландарч юм байдаг шүү дээ. Жин илүү байл торгуулт орвол тэр хүн намайг дутуу гаргаж боож өчжил гарахгүй бол заав раунд лунс хагсан үнэлгээ хасагдчих явдаг болохоор. Тэгээ тэрүүгээр би азтай очисон ч нөгөө чинь хоёр ил жингээ асахгүй байгаа юм чи. Саунд худлаа хөвтөөсөн. Тэгээ би энэ милийн угаасаа амар томоос бодлох жингээ сайн бол. Тэгээд урд өдөр нь очиход урд хэд хэдэн юм утсан. Тэгэхэд жингээ болгож чадахгүй яваалсан. Сүүлийн үеийн тулаанууд болохоор дандаа Америкт л одоо. Тэгэхэд миний тулаан цохиж унаасан байхгүй дандаа decision. Нэг бол боож утсан тийм байна. Энэ болохоор Америк нэгдсэн болсон. Манай Монгол улсаас хамгийн анхны авбасаар ингээд улсынхаа авраг болоод тэгээд Америкт очиж торон зодтолдож ялт авсан. MJL оны авраг тийм. MJL-ийн авраг болоод ирэх аваад тэгээд Америкт улсаа төлөөлж Монгол улс гэж очиж тулалцсан тулаан. Гэхдээ энэ нөгөө би нэлээд том цуцгаар аваад. Тийм байна. Энэ яг байгаа зэндээ би 77 дээш жинд орсон. 70 зодтолдох гээд нэрээ өгсөн бол нөгөө өрсөлдөгч маань айс нуу голс нуу яг цуцлагдчихтیں۔ Тэгээ би нөгөө Midwest тренинг центр гээд тэр клубын менежертэй л хамаагүй дээшэж исэн. Би тэгэхгүй бол нөгөө буцаад хоос Монгол руу ирэх гэж хэцүү юм чинь эндээс байна. Одоо бацаахах цэцэгч маань ингээл итгээл замын зардал мартал гэл нөгөө юм болж явцсаар хоос ирэх гэж хэцүү юм чинь. Тэгээ үзчихийгээд энэ зориг нь. Тэгэхээр эн чинь миний ойлгож байгаагаар хамгийн анхны Америкт рингэн дээрх монголчууд Монгол хүнүүд болсон. Ялалт авсан бүр тийм. Ялалт авч. Тэгэхдээ миний бодлохоор хамгийн анхны 77 кг тулдаж ялалт авч байгаа. Урд нь Монголд 83 давар болчихсон нэг удаа. Тэгээ хамгийн хүнжин тоглосон 83 77 гэж юм. Яа нүүр ам энэ тулаан дээр тэгтээ би амар хохирол авсан.
хэд хоног би баг халуурж өвчин нам тагч байгаа ч. Тэгээ манай Монгол шиг Монголд байсан бол эрхлэн шүү дээ. Найз руугаа залгаад үзүүч харуулаад юмч бариаж гэх бүх юм байгаа шүү дээ. Тэн тийм юу ч байхгүй. Яг даатгал бол яг тулааны ороо шууд ирэнтгээ бүх юм бүтэн шинжлэх үзлэл баг хэмжлэгийг хичээлж өгч байгаа юм. Тэгэхээр тэр болгон руу орохоор ч хэцүү шүү дээ. Тэгээ өөр өвчин намдагч байгаа л гүрэж байгаа л гайг болгосон. Тэр юм гидсэн дээр нэг помпац маяг анзаарч байгаа нэг тэр зөөнд ор. Тэр одоо юу гэдгцэн мэдгүй тулаан дээр л харагдаад. Өөр цаахах энэ тулаан дээр. Энэ чинь first round fight байна. Энэ биш chosen fight гэдэг. Тий. Тий. First round fight дээр болохоор би Калифорнид болдог. Сан Францискогийн холбоос. Би энэ талааны талаар яг мэдээлэл алга байна. Энэ нэлээд дээр үе бичлэг те. Энэ миний хамгийн анх 18 он байна. За тэгвэл дараагийнх нь бичлэг рүү хэдүүлээ. Өөр ахыгаа бас оролцуулаад ярина. Ямар ч сан Монголын хамгийн анхны Америк нэгдсэн улс дахь ялт авсан тулааны торон доторх ялт. Яа тэр чинь бас л огшоож ш тий. Тий 77 тэгээ даач би энэ 70-д явуулсан боловч. 77-д. Энэ болохоор сайн. Та ч мөр come on baby тэгээд байгаа юм шиг тий. Шатахтай нөр сэтгэжөөл ингэж сэтгэл зүгээр нь балансыг алдуулах гал. Тэгээ монголчууд тэгээд бас сонирхож байгаа бох тий. Хэр үздэг нөхдүүдийн тухай үед. Энэ нөгөө хаарлын ундаг бүр ингээ групп нэрсэн хаал. Нэг тийм монголчийнх юм. Энэ аренаг бүр хаарлын талын бүр ингээ. Амар залуучууд байсан. Тэг гадаа нь гой нөгөө хаарлынууд чинь зүгээр. Энэ залуу нэлээ тэр нөгөө яг энэ мужийнхаа бүр шилдэг тамирчнаас. Тэг энэ манай хүний фэн амар их байсан. Би чинь яг нэг золоо иргэд найд дүүтэйгээ тэгээ эмти тасалж олагч тагаа. За дараагийнх нь за харахаар амраа ингэж боддгоо. Алдны урт 10 см урт байсан бол гэж бодлого яах вэ? Би бол дандаа тэгж боддог. Ерөөсөө л урд гарын гэр нөгөө эсрэг тавьчныг хурж яхад миний энэ булчин дээр савд дээр л байдаг. Дээр нэг тэгэхээр чи нэг жад сэлмний тулаан болчих тий. Нэг нь жадаар хатгаад байдаг, нэг нь сэлмээр хатгаад. Тэр амраагийн алд нэг 10 см урт байсан бол ер нь бол UFC рүү явцсан л байгаа шүү. Тэгвэл бас л бүр гоё өшөө том боломж бүх юм л одоо Волкановский ч намхан мөртлөө юм урт алд урт тий. Тэгэхээр уртаалд бол маш хэрэгтэй тий. Маш хэрэгтэй. Тэгээд энэ холимогдлон дээр бол бүх юмаа контрол, бүх юмаа балансалдаг. Тийм тэр чинь UFC-ийн тулаан эхлээс өмнө өндөр жин тэгснээ бүр гарын хүрдэлтийн урт тий. Гарч ирдэг шүү дээ. Энийг ч одоо хөл богинохон, гар богинохон. Тэгтэл хэдий тийм боловч амар тулалтай шүү дээ. Тэгээд тэрийг нөхөхийн тулд миний хөдөлгөөн хэрэгтэй. Нэр гар нь айгүй жижиг юм шүү. Жижиг юм би ч ээж. Та ингээ харуул та. Яа. Манай жото сан раг бүгд бит. Манай энийг тунгаах маань арчаад. Зүгээр эн чинь яг гүг шингаратаар хавирах хятдаг гар ахгүй. Том биш жижигхэн шүүг шиг оновчтой зөвхөл те. Зүгээр маазар тэгснэ үнэн хэлсэн мэт гэх тухайд тэгж хэлсэн. Үнэхээр яг жижиг юм байна. Хэд өмсгөө та? Хөл бол бүр жижиг гэсэн охин шиг өмсдөг шүү дээ. 36 37. За 36 цааш. 37 болоод шууд хөв гээл орчин. Хөв гээл орч те. Зөв. Гэтэ би өөрийгөө бас юм жижиг хөлтэйгээд амар ингээ яваад чинь. Манай бигцэр ах маань бас бүхэлдэн тийм улсын цолтой том миний шиг хэмжээтэй тэгсэн мэт дааж том ягсан том. Ерөнхийдөө объем нь. Тэгэхээр би тэр хөлийг харснаас хойш сэтгэл рүү хаваасан. Зүгээр зүгээр шүү дээ. Хурд байдаг зүйл юм байна тий. Байдаг зүйл гэж бодсон. Өөр хүн бол хараал гэдэг. Манай найзууд гэдэг шүү дээ. Гутлын аваад нэг толноос машиныхаа толмолноос зүүн гээл. Яг амраа шиг жижигхэн биен дээр ийм амжилт гаргасан тавьж юм бов шүү дээ. Амсган зайд орж хөдлөгч. Хуурцахгүй бол би чинь яг төрөн биш ингээ хоошоо ганц тагтаа гаргацдаг. Тэгэл гиз толгойг манай төр батгшийн гаргаар л чи миний хөө гиз рүү тэгээ толгойн тонгоолоод нойртвол тэгээд дээшээ доош. Тэг ингээд юма хараа ярил айгуу гоё. Тогтоогоос тээ тий. Амар штэ. Ингээд аль нь яасан мөлий гэдэг чи бас хэцүү. Тэр болгоныг санаал тий. За энэ нөхөр чи юм бэ? Энэ нөгөө first round fight гэдэг чинь тий 4 жилийн нөгөө Калифорнид болсон Сан Франциског хүн аллаа штэ. Энэ холбоонд. Яа. Одоо ингэ шүүгч. Зогсгож хэртэл хилтэл ерөөс зогсох хэрэгч байхгүй.
энэ дээр ингээл харахаар тухайн үед бол ингээ хожиж байгаа зүтэй. Ааха. Алдаа бас амар их байгаа. Шунаад байгаа байхгүй. Шаардлагад зодоод тий. Шунаад бүр ингээ дуусгах гай шунаад. Ямар ч баланс гэж тэр наад баруун хөлмөл. Одоо энэ хүн бол тэр ингээ жоо дөрөгцсөн болохоор өөрөө манарчаад учраа болохгүй байгаа байхгүй миний доор. Зөв туршлагатай тамирчин юмсан бол бас өөр. Яг дороог байсан бол шууд илүү реакцэхэд би алдчих гээд байгаа байхгүй. Гэтэ яг гаацтай ингээл үрдүн хожоод энд анх удаа Америк нэгдсэн улсаас бүс авч байгаа. Ямар холбоо юм бэ? First round fight гэдэг. Нэг л раунд юм уу? Эхний раундн дээр 5 раунд зодтолдох байсан. Аврагын төлөө бүсний төлөө тоглох байсан. Холбооных нь нэр нь тийм. Сэдвтэ гой зөхөж унгаад амар явчлаа тий. Халдсан бас гоё харагдчих тий. Би үсээ остох манай ихнэр чи жоохон нүдэнд үтнэ тийм бити. Зүгээр засуул гэсэн. Анх гэхдээ яг ингээд толооноодынх нь үеэр ингээд орилол хүн завчиж алах гэдэг юм шиг мэдрэмжтэй төрүүлдэг тий. Яг ингээд өөдөөдөөс подкастн дээр суугаар бүр нэг найзтайгаа үеийнхээ нэг гоё 10 жилийнхаа тий багийнх найзтай сууж байгаа шиг гоё. Моонх нь өнгө нүртэл зөөлмөө байсан. Тий зөөлөө. Тэгсэр нэ айгуу тэн чөлөөтэй гоё суугаад байгаа. Иймэрхүү юм болсон. Хацтай нэгээл дажгүй энэ дээр гэж ялтаж бүс. Энэ одоо хаанхын тамирчин яадаг залуу байсан? Энэ нэг Ирланд залуу байсан. Ирланд гаралтай. Тэгтээ нэг Америк нэгдсэн улсад амьдардаг. Гэр бүлтэй амьдардаг тийм залуу байсан. Сая түрүү нөгөө далбаага би казино руу авч ордгоогээ ярьжсэн тий. Казинод солсон тулаан дээр. Аль болох би далбаага авч ордог байхгүй. Тэгээд нэг хамт явсан найз нөхөд ард гарсан хүмүүс нэг тодорхой хэмжээнд өөрөөс нь талбай байдаг. Тэрийг барьж байгаа би үгүй дургуцдаггүй. Зүгээр яагаад гэж чам казино руу Монгол яг тийм миний нэг татар нэг тийм үйл. Үнцэн л байна тий. Тийм тэр том талбай том аренад л ингэж байвал бүр. Аренад Монголын талбай бол үзэгчтэй бол гоё тий. Беллаторт би нэг тоглохдоо бас тэр айгу миний одоо хамгийн гоё бас ялтуудын нэг байхгүй. Саяны тэр first юун дээр choosing who fight-ийг тэр нэг халдсан 77 зодтолтож Беллатор тоглох хэрэг можих хэрэг авчихсан. Беллатор ч н одоо Европын л UFC шүү дээ. Тий одоо UFC Беллаторгийн хоёр том холбоо бас дэлхий дээр. Тэрний Беллатор нь болохоор яг нэг маркетинг тамирчин ер нь тэгэл ялгаагүй л та. UFC бол маркетинг менежмент амар тамирчин сайтай. Тэрүүгээр бүр ялчгүй дэлхийн нэг номер дараа нь Беллатор. Одоо Беллатор гэж байхгүй PFL гэдэг энэ хоёр нэгдээ бүр өсөр том холбоо болсон байна. UFC-тэй нэгдсэн юм уу? Гүү нөгөө Bellator PFL гэдэг дахиад том холбоо байдаг. Гарч ирээд тэгээ бодлоо авц тэдний холбоо. Bellator ч н одоо та хэд тоглосон Bellator? Нэг тоглоод 5 сар тоглолцоод тэгээ ирээд 7 сард дахиад нэг санал ирсэн. Даанч тухайд нь явж таагүй. Bellator-т Монголоос Орсын цорын газ тамирч. Нэг тоглолтоо нэг ялсан. Бүр ялсан. Одоогоор дахиж Bellator тамирч ороогүй л. Батцанбөр л бас нэг яг над шиг орж Bellator-т орж миний дараа тоглож хайцсан ба. Тухайн үед би чинь нэг Монгол улсаас яг дэлхийн тийм шилдэг том хоёр холбооны одоо Bellator-т нь орж UFC Bellator гэж бодвол Bellator-т нь ороод тэг ялт аваад яг тухайн үед бас л гоё мэдрэмж авч хүмүүс ч гэсэн айгүй гоё дэмжиж байсан юм тухай. Анх тэгэд одоо юу гэдэг нь шүү дээ. Бүгднгийнх нь тэрнийх нь анхных, Америкийн анхных тий, Bellator-ийн анхных. Хүмүүнийх нь та яг хэдтэй юм бэ? Би одоо ингээ хий настай гараад 42, 43, дараа жил 44 хүрлээ. Тэгээд наадмаар 45 тэгээд 45 хүрээл тэгээд цагаан сараар 46 хүрлээ. Яагаад тэгэхээр би яагаад анхных гэж яриад байгаа гэхээр нэг цаанаас одоо ингээл буцаа би тухайд боддгоо лээс одоо ингээл юм бичлэмжлэг үзээ бодохоор одоо RAF гээд Шанхайд болдог том холбоо гэдгсэн сая долларын шанхай сантай сая оны тэрэнд нь ороход хамгийн анх тэр торон дотор орж ялт байгуулсан нь Монгол хүний Монгол тамирчнуудаа ягаад гэвэл одоо сорилт орн сорилоосоо улсынхаа аварт орн авраг нь болно улсаа төлөөж дэлхий рүү гарна яг энд нь би багтаж байсан. Тэгэхэд миний урд нь манай гам баяр гээд хүн жингэд ланч ялч шүүгчинслээр хожигддаг байхгүй. Тэг яг төрүүлж орсон. Би дараа нь оронгот би ялцсан. Тэгээд орон дотор хамгийн анхны ялалт нь би болчихж байгаа. Тэгээд дараа нь Америкт энэ саяны 77-д тоглоод Америк нэгдсэн хамгийн анхных нь. Тэгээд Bellator-т очиход бас манай монголчууд гарч амжааг байсан. Би нэг цүнхөө өрөө паспортаараа тэгэл хинчиш гар ингээл явдаг байхгүй. Тэгээ өөрөө ганцаараа явчихар чинь бас л
Тэр жоох эрсдэл. Жоохон юутэй. тий. Жоох харамсалтай. Одоо ингээд цогч унааж байгаа бичлэгүүд болохоор дандаа миний ард төр бат багш маань явж идэг байхгүй. Багштайгаа явна гэдэг чинь зүгээр ингээд 110 100% гэдэг бол би л 110 биш 200%тэй ингээд товлоо ордог. Тэгээ багш маань илүү илүүтэй мэрэхгүй шүү. Зүгээр миний хөө одоо ингээд жоохон сул зайгаа харж агаар дээрэж одоо гэл энэс орилж байгаа зүгээр ингээд орж ирт. Яг нэг хүн шиг болцдог. Тэгэл тэн дээр чинь одоо гэл багш хэлэхэд тэрний чочоогоо цогч байгаа мөгчөөж битээр давтж байгаагүй. Тэгээ тэндээс багш тэндээс мэдрэмжээр хэлж байгаа шүү. Тэр намайг харна, миний харахгүй байгаа багш харна. Тэгэхээр Азаар тоглох нэг давуу тал тэр багштай авдаг. Лапанд ордог. Америк мөрөгдөж одоо хамт амьдарч байгаа айлынхаа залууд эхлээ лап барьж өгөөд жоохон ингээд дуртай болгоно, эвсэлтэй болгоно, дараа нь өөрөө тэрэн дээр за ингэж иртний зааж өгнө. Тэгж байгаа нэг тэмцээн дээр хүмүүс харж байгаа шүү дээ. Ингээд над лап барьчлаа. Аргаар хорвоо. Тэгэл яг над ч аяа оруулаад дуулчт юм уу? Яг тийм байдаг. Тэгэл нэг хүн харахад лапанд ороод тэмцээнд ороод лаг мундаг тамирч байгаа даа. Багштайгаа уулзч чинь бүр шал өөр тий. Яг гоо тэгээ азтай болохоор зарим нэг ялагдaltaй ороо. Тэгэл зарим нь ялан зарим нь ялагдана. Тэгэл явчихлаа. Гоншгоноод байвал тэгэл байрандаа л яж. Тэгэл Монголоос гарахгүй шүү дээ. Юу анхны пилотоор анхны юмуд байхгүй шүү дээ. Пассворд дээр цүнхээрэл хинч тэгэл нэг тэнгэртэй найдал паа. Тэг яг одоо ингээд ярих юм тэл гоё л. За хэдүүлээ бүр одоо яриа дөнгөж эхэлж байна тий. Энэ нөгөө хятадын нөгөө раф гэдэг. Энэ хятад авар. Энэ бас тэр жин холбооных аврам. Яач юу? Өөр унчгүй яач юу? Харин тэгж хүмүүс тэгж харддаг. Ахаад гүйлгээд харах. Би зөгцсөн дөө гэж юу. Би бас санах байгаа юм те. Төрөө өгчтэйгаа яасан. Миний үгүй зөгсөн гоо тийш өсрөө онцтой юм гээл тэгдэг. Энэ миний сайн даа биш байхгүй юу? Энэ сайн багш юм л үрдэг. Хинч гарыг ингээд зүж удаа өрөлдөө саан байлдан саан залууг ингэж ургуулж авахгүй манай төр бат гэж. Монголсын гаяд тасалж авах юм байна. Хятадын тамирчин бол нэлээд биеэр жингэр илүү байсан юм юу вэ? Гүү нөгөө энэ бие үжи сайдаа тэгээ манай энэ холимог талаан болохоор чи юу байхгүй. Ингээд жингээ 70-00 одоо өнөөгөл 10 цагаас үзүүлэл маргааш ороо юм чинь 5 цагаас тэмцээ эхлэхэд би хойш одоо энэ хятадын авар бол бүр том юм болохоор мен карт бүр арагшаа шийдэгчтэй. 8 9 өнгөрөөгөөч зодолж байна. Тэгэж 30 хэдэн цаг жингээ тавьдаг. Тэгэхээр ч бүр бүхэл нэг хүн нэмээд хүн нэмээд яах энэ дэр нэмээд гарч. Тийм бай. Тэгэхээр энэ холбооных нь онцлог байна тий. Холимог тулааны онцлог. Энэ дэр тамирчдын биеийн онцлог бас байна. Тий. Яг тэр цагийн дотор жин сайн тавьж чаддаг, физиологи зөгцөж байгаа. Эсвэл баг тавьдаг гэхээр жингийн зөрүүтэй харагдаж байгаа. Тий. Тэ? Одоо муслим тамирчид жин бол амар тавьдагтай. Хабиб чинь жин тавихтаа 10 хэдэл 13 4 нэмж гарч ирдэг. Ерөөсө тэр жингийн үзэснээс дараагийн хугацаанд. Одоо ганц Хабиб Дагестанууд бүгд тийм. Тэгэл өглөө нь жин үзэх одоо 10 цагт жин үзнэ гэхэд тэд 4 цагт босч жингээ хасаал. Жингээс нэг 3 4-ийг үлдээж хоноол тэгээ хасаачиж. Тэгэл шууд төшүүлж орж зогсон удаа. Маргааш 30 хэдэн цагийн дараа бүр том золооч болчихдог. Тэр энэ дээр чинь нөгөө эсрэг тамирчин амраагаас өндөр байна шүү дээ. Тийм. Тэгэхээр чинь илүү жин тавих боломжтой болчихдог. Тэгээ эдгээр чинь гадныхан ч одоо бүр ийм холимог талаан бол хөгжөөд дэлхийд бүр супер болсон. Тасархаа болсон. Жин яа тавих вэ? Юу идэж ууж ингэж буцаад хурдан шингэнэ буцаа энерги хоригдлох. Тэр нь бүр ингээд баг ингээд бичсэн. Шинжлэх ухааны үнэлтэй бүх юм. Манайс болохоор нөгөө яг энэ паанцан лавга аврах над тэлжсэх. Бид нэр бол жингээ тавихтаа яг уламжилж ирсэн. Тэгэхгүй одоо би ингэж жишээ гурилтай шил өдөр болго иддэг байсан бол жингийн жимс яг японочд жингээ тавьж болохгүй байхгүй. Жимс идэл хүүт нөгөө жингэн нөхдөг хүүт туснууд уугаал би тэгж бас нэг алдаагаад үзсэн. Гүүлгээд ирж зогсдог юм л. Тэгэл шүрмс татна гүр нөгөө шингэн хүрлээж авахгүй тий. Тэгэхээр бид нэр эхлээд нөгөө халуун байх уугаа дараа нь шөлтөй гурилтай шилнүүдээ барстай шилнүүдээ багаагаар тэгэл жоохон хөдөлж ахаа багаагаар тэгэхээр пүг гэдэг одоо энэ дэр харагдж байгаа шиг бас нэг 7 8 10 ил тавьж орчдөг. Саяных чинь хятадын ямар тулаан юм бэ? Энэ рап гэдэг холбоонд Шанхай төвтэй тим холбоо байсан. Америк эзэнтэй. Тэгээ Америкийн нөгөө менежмент хийдэг тим хятад компани байсан. Саяны залууч рафи авраг байсан тий. Рафи авраг байжгаад дандаа ингээд би ингээд анзаардаг байхгүй энэ эхлээд наран нуглаг хахад саяны залуутай тоглох санал ирээд тухайд наран нуглаг ах нөгөө Legend FC-тэй гэрээ хийсэн байсан бол
боломж. Гадны дулаан ихгүй. Тийм. Тэнгүү дараагийн Монголын аврагын юм бэ далах гэт азтайгаар би вэж таарад. Тэгээ би шууд онгод. Тэгээ намайг болохоор тэрний хятадын хүмүүс чинь зөв эхлээд нөгөө тамирчингаа гаргаж 100 шулах гэж авч байсан. Тухайд би чи рекорд баг байхгүй. Монголдоо нэг ялцсан тийм 1-0 төлжсэн байж байгаа. Тэгээд очиж энэ залууг ялж азар. Энэ сүүлийнх нь үү? Гүү төрөний залуу. Би энэ залуугийн Түрүүний хятад уу тий? Хөлдөн өчгөө би ингээд подиумроо зүтгэсэн чинь яг төмөр бариад авцсан шиг. Хатуу битэй юм тий. Булчинтай. Шүмстэй. Манайхан ярьдаг шнэ. Хятад монголчууд л ийм жоохон хүчтэй барьтай. Бусд нь будааны инээтрэ фуфай. Үгүй юм л. Энэ залууг би хөлийн подиум дийлэг биш. Тэгээ би болоод шал өөр тактор одоо ингээд ийм хүн ингээд. Тэгстэй авсан. Дуртай зодчих тий. Тухтай зодчих тий. Тэгээ энэ гадаадын тамирчид бол цагийн хоолтой, цагийн нойр авч байгаа. Бүх олон төрлийн багштай. Манай тамирчид болохоор ажиллаа хийж ихнэр хүүхдэд хийж жагаад тэгээд баг хувцаа гөвж орж ирэл зодчдөг байхгүй гол нь. Одоо Солонгост байгаа тамирчид манай тамирчид айл нүүлгээл дуусаад очоод ялчаал явдаг тий. Хэрвээ манай тамирчид яг ийм цагийн хоол нойр мэрэгжлийн баг байх юм бол ерөөсөө Монгол хүний бие чинь одоо олимпиад 2 алтан медаль авах хэрэгтэй. Нэг нь зодтолтой нэг нь барилдаад авцсан. Бас нэг харавдаг дандаа тийм халз толооны тийм минут байгаа. Тэгэхээр чи яг 93 надмаараа л авцсан юм шиг. Тийм бооз. Тийм бай. Багийн спорт гэхээсээ илүү. Тэрэндээ бол ерөөсөө жоохон дэмжиж өгвөл дэше тэгэл суурал алгуул. Манай энэ тэгээд яг Монгол хүний биеийн онцлог таарна гэж би боддог. Яг өөрснөө яг Монгол улсын жудоо саам чөлөөтийг шиг шгшээ оголгоод яг ингээд бэлт системтэй ингээд олон улсын тэмцээнд ороод туршлагажуулаад ингээд бэлтээл тэрэн шиг ингэж бэлтэх юм бол эхлээд эмхтэй яврахтай болно. Дараа нь эрэгчүүд нь бүр аяндаа гараад ир. Нэг гараад замаа гаргах юм бол зүгээр манайх ч зүгээр. Сайн нэг Кыргызстаны хүүхэн билүү? Хэдэн жилийн өмнө аврах Шевченко. Тий. Одоо Азаас манай нэг урд төршийн эмхтэй байгаа. Өөр хүн байхгүй. Одоо Кыргызстаны аврах хүүхэн чинь авраг болонгод улсаас нь UFC-гийн мэрэгчлийн фитнес нэгэд өгч байгаа. Тамирчнаа бэлтгэхэд. Одоо манайхаас Данагийн Батгал хөөцөлтөл яваал үгүй тий. Манай энэ авраг маань одоо баг 3-4 жил зүтгээл байгаа. Зүтгээл байгаа дэмжлэг байхгүй. Тэр жоохон тиймэрхүү тэгэл яриул гонших юм амар их байгаа. Мэргэжлийн төвшөнд тамирчин бэлдэнэ гэдгийг л уг нь хэлэх гээд байна. Харин тий. Тэгээ одоо манай залуучууд болохоор тэгэл боломжийг хүлээх зүгээр л ингэж яваал болох бүхт хамаагүй алдаж оноод явах хэрэгтэй юм. Би л дотроо тэгж боддог. Би бол одоо амар төвшин ахыг ингэж харжлаа л да. Ер нь сая бичлэгүүдээ өмнөөс би миний буруух судалгаануудаа дутуу хийсэн. Тэгэхэд яг хамгийн анхны Европын, хамгийн анхны Америкийн тэгээд гараад рингэн дээр хамгийн анхны тий октагон доторх ял тэгээд торон доторх ял. Тэгээ Монголдоо бол ямар ч гэсэн тодорхой хэмжээнд өөрийнхөө прайм үедээ байжээ. Тэгээ эндээс ямар зөвлөлт хийх гээд байна вэ гэхээр ер нь бол нөгөө хойч үеийн танаа дүүнер те залуучууд одоо Данаа Бат хэрэлж идэв юм уу те ингээд супер тамирчтай. Энэ залуучуудтай яг ингээд юм боломжтой юм аа гэдэг нэг те сэтгэлийнх нь ханыг нь яг суулгаад өгөөдсөн ийм их юм юм байна л гэж би бас мэдрээд байна л да. Тийм миний нэг би болохоор өөрөө тийм лагтаа биш. Манай мөнх хэсэл ингээд миний одоо жудо бүхийн байлдааны самбын манай сэмпа том ах байхгүй. Би бол ахаа гэд хэлээс орцсон. Уг миний багш ахгүй. Тэгээд тэр багш маань л мөнх хэсэл ингээд одоо Америк нэгсэн одоо Калифорнид жудо жижиг заадаг тийм баг. Тэр хүн л дагуулж орж яг энэ ертөнцөөр ороос ахгүй. Яг энийг ярих юм бол түүхэн эхлээ би яг сургуулаа төгсөөд 7-нд яг Солонгос руу явж яг ажил хийх гэсэн байхгүй. Одоо өнөрхөд төлбөрийг төлөх гээд ээж аав яг л тийм шийд гаргацсан. Тэгэхээр би мөнхахт ярьж байлдын самбал хартныг явж үзсэн яхаа бэлдээдэг гэж гуйж байгаа. Тэгээ ээж аваасаа чившгэрэл аваад ганцхан жил намайг хүлээч гэж тэгээд би мөрцсөн да. Тэгээд шууд иржтэй эргэж цэцлэгээ зоодоноор ороод одоо хүртэл одоо мөнхөс л ахаа байна одоо ингээд өөрийг бас 12 15 ялаад 15-аас 6 гэсэн. За одоо бас үдчихлээ баг та тийм. Үдчихлээ одоогонд. Мөнх ах үдчихэж байгаа л гэж. Үдчихлээ баг үдснэ. За. Амар төвшин хүүхэн хөөч байна. Ах ингээд тодлооныхаа өмнө гараад ирэхээр энэ харц юу ороод ирж байна уу? Артистик гин тий. Чи шал өөр ертөнц рүү орчиж байгаа. Орчиж байгаа тий. Нөгөө одоо энэ цууж амраа биш шал өөр амар болчихдог.
тэгж хуурахгүй бол болохгүй. Болохгүй тий. Тэрний төлөө би ч хэдэн жил бэлтгэл хийж. Хичээж байгаа. Энэ Солонгосын бас яг шинэ авраг болсон залуу. Хэцүү байсан надад энэ залуу. Цохоод нүдээ тахтал үүдс ингээл дайраал. Залуу юм байна тий. Залуу. Яа ямар гоё. Саяны тэр нэг энэ азтай яг онцдгийг өөр. Онцсон. Тэгээ энэ орцсон. Тэгээ энэ нэг бэлтгэл сайт болгоо унахгүй ингээд тэмтрээ яваад байгаа байхгүй. Бэлтгэл муу юм бол тэгэл байхгүй шууд доош суучдаг. Энэ эргэлттэй тохоо 3 хийсэн 3 он бичтэй болсон тий. Тэгсэн. Яа. Тэгээд ерөөсө ундгүй бас махан толгой орлоо. Солонгосын нэг тим юм байдаг бах та тамирч шиг ясны шазруу. Яа. Энэ яг цаг энэ тулаан дээр би яг нэг давуу тал одоо түрүүнд яриалсан тий. Монголдо гэртээ одоо найз нөхдтийн багшийн гар дээр бэлтгэлгээд тэмцэн дөрөх ийм гоё. Ирдэлтэй гарч ирж тий. Я бүр бүх юм болцсон гарч ирдэг. Энэ бол маш том давуу тал. Монгол задлаа. За дараа нь ойрхон Аз руу задлаа. Нийлж жол буцаад ирээд ирт. Энэ тийм байрлалаас. Энэ залуугийн саний комбо аюулт. Би харин зөндөөл урд давтсан хэлчихэж тий. Оногдохгүй байхгүй. Гар дээр битээ авчаа. Би энэ тохойг болохоор би коронавигоос хойш тэгэл өдөр болгон одоо нэг Японы нэг зөөр үгээд л та. Японы самуранууд сэлмээ өдөр болгон ингээд ирлээ л гэдэг. Ирлээ ашиглахгүй ч ашиглахгүй ч ирлээ л гэдэг. Ани яаж анх нэг хийгээ арилгаж байгаа юм. Нэг алдаагаас ирлээ л тэр шиг өдөр болгон одоо намайг хүн харуул заалмал хараад мэдрэл нутаа шиг нэг юм аа л хийж чаддаг. Янз янзаар. Тэгээ тэр ингээд тэмцээн дээр нэг юм уу 2 3 удаа л болж өөр ашиглаж чадахгүй шүү дээ. Одоо жишээ нь ингээд байлдан самбат нэр ороход босоо өрөө bis хэдэн мянга татчихсан. Амьдралыг ганц хийж чаддаг. Гэхдээ тэр босоо өрөөний байрал техникээс залгаад дараагийн мөхнөд нь юмаа татчихсан байсан. Залуучуудтай л хэд манайхан юмаа сайн татах хэрэгтэй. Манай Япон багш хэлж ирсэн аахгүй анх ч одоо би чинь 2000 он аврал сургууль дээр Халиуны Болбаатар Моримата гэдэг Япон багш энэ хоёрын яг байг ус байгуулсан жуудын секцэнд орж ирсэн. Тэгэхэд манай Япон багш хүүхдүүдийн эсээ бэлтгэл дуусаад суулгаж байгаа ярьдаг. Монголоор аягуулсаа ярьдаг. Тийм Япон байсан. Тэгэл та нар өдөр болон тэмдрийн зас ингээд давхарлаа тэгж чинь том уу шиг болго. Тэг бэлтгэлийг бол хөдөлмөр хизээж хүний гомдоохгүй шүү гэж бас халиуны болдог гэж наам хэлдэг гэсэн. Тухайд нэг хүүхд сайн мэдгүй шүү. Жохон хөтөнгөж гойсон мөч хойроос хүрээд ирсэн. Тэгээд бэлтгэл дээр тэр олон цагаан кемонтой тэр хүүхдэд анх удаа тийм олон хүүхдэд харж байгаа. Тэгэхээр чи тийм ертөнцид орсон, тийм яриамаар ойлгохгүй юм чи. Одоо ингээл холын жингээ асаал, холын зайн гүйлт мүлтэнд ингээд яг дотроо бясалгаар ингээд юм бодоод эсэм бусын боддог шүү. Тэгэхэд энэ болгоо одоо орж ирдэг байхгүй. Одоо ингээд түүхээс аваад үзэхэд ч гэсэн манай сүгэдэж инжин те. Одоо аралтын гисийг тойроод одоо энэ уулынхан осетийнхан тэгэл Орос улбаны улсын уулынхан байгаа шүү дээ багууд. Эдгээр чинь бол монголчууд түүхэнд бас хэдийд Оросын ханлагууд нь эзэлж чадахгүй байхад монголчууд ч эзэлж исэн түүх байдаг те. Өнөөдөр тэд нар юу хийсэд бол даан байгаа шүү дээ. Одоо бүр Дагестан гэсэн нэр зүгээр өнгө болсон шүү дээ. Өнгө болсон байна те. Тэр нэг малгай, бүрэгдэн малгай. Тэр байна. Тэгээ одоо ингээд Дагестан тулааны барилдаа ингээд бүр дийлдэх шиг ханны барилдаа газар тунгаах контрол өгөх юм уу? Гүү одоо тийм өнгө тогтоочж байгаа байхгүй Дагестанууд. Стил тогтоочж байгаа. Стил болгочихж байгаа. Одоо ингээд ямар ч Дагестан одоо монгол хүн ингээд хүүхдүүд монгол хүн болон барилдаг гэхэл одоо хөдөөмөд явж хат барилдаа нацлаад идэв шүү дээ. Яг тэр шиг одоо Дагестан гэсэн чинь одоо шууд тийм контролууд хамны барилд. Ер нь барилдаа ингээд ямар ч MMA клубийнхэн тийм сэтгэхүйд өнгөтэй болгочихж байгаа. Одоо Дагестанууд бөхөөрөө тийм байна. Японууд бас танд сая хэлж штэ. Олон давхар цаас давхарлсан юм шиг тууштай гэдэг юм философитой урт хугацаанд одоо Kaizen Maizen гэж Японууд ярьдаг те. Тэнгүүд Япон Дагестан хоёрын тэр школын ялгаа нь юу вэ? Тэг ялгаа гэж би нэг сайн тууштай л хоёулаа л тууштай. Яг л одоо нэгстэй MMA гэсэн чинь яг бүх спорт ойрглын нэг уул ойрглож байна. Яг тэр шиг л одоо саяны хоёр Дагестан Япон хоёр өнгө бол яг л хоёр өөр өнцгөөс хилцсэн л нэг л юм гэж ойлгосон. Өөр ахт юу гэж боддог. Би бол газар нутгийн онцлог байж магадгүй гэж бодож байна. Японч намдор газар тий. Хоёулаа бол Сахилга бат бол амар. Супер. Муслимууд хизээч арх хамсахгүй. Тий. Японооч адилхан баг. Тэгвэл газар нутгийн онцлог байдаг юм болов. Өндөрлөг газар.
та бол амар төвшөө ах бол Японыг нь бол зөхиж унгачаад байна штэ. MMA дээр. Энэ юунуудаас зогсон унгаас юм байгаа юу? Дагестануудаас. Дагестанаас байхгүй зөв Орос хүнийг зөгж унгачсан. Бичлэг баг. Ер нь тулж исэн зодолж исэн. Дагестанууд нэг яг энэ Хабиби уйл ах гэдэг одоо энэ Eagle FC-ийн одоо Dynamite хийж байгаа. Шамил Завар үгээд тэрнтэй нөгөө Road FC дээр яатсан. 4-7 яг 2 талаас гарч ирээд 4-7 би тэр хинд очигдсэн. Шамилд. Яг тухай би тэгээ яг тухайд тэр том багийн эсрэг би ингээд багштайгаар очиж байгаа шүү дээ. Тэгээ ингээ харж захтаа миний ард яг гарах би хөөх талаас нөгөө том аврагч улаан миний шилүүц нь тэгдیں۔ Санаа алдаад тэр том авраг. Тэгэхээр би чинь дотор харсан. Боломж байгаа юм даа гэж дотроо жоохон ингээ энэ ч нэг зүрх сэтгэл байгаа шүү дээ. Тэрийгэ дүүрхтийн жижиг юм ачиж байгаа. Тэгээ аваад гарсан чинь яг гарч ирэл яг үтсэн нөгөө би чинь бичлэгийн тэр үнийг судалж байгаа шүү дээ багштай бүгд тэр багаараа. Нүдчихэж байгаа юм чинь. Зүрх дуусгаж байгаа юм чи зодоонороо барилдал босоос судалдаад тэр Оросын нэг ийм нэг авраг болжсэн хэд удаан авраг болжсэн. Тэгээд заан яст алах бахтаа гэл нөгөө чи яг шинэ шингүүл намайг хүлээгээл ингээл хий гарахгүй юм чи. Тэгэхээр би чинь нэг түрний гарахтаа сэтгэл авцсан шүү дээ. Өөрөө хөдлөөл явгот баг гэл яг нөгөө нэг аягтай усаа ууж байгаа шиг л барилаа унгалаа контроллоо. Тэгээ шүүгч ирээл яг ивтэхгүй болоод ирэх нь хэд цоглоо барилаа цаг дуслаа дараагийн раунд эхлэе ахаад юм. Тэгэл үр дүн нөгөө Хабибийн баг Шамил ах нь ингээ гараа өрчөж байгаа. Тэгэл тэндээс би амар их юм ойлгосон. Баг гэж юу гэдгийг тийм байна. Одоо надад их савлцах юм бол би азар онцгол яах. Тэгвэл бас тэр өмдөшөлтэй. Тэгхгүй зүгээр хийх ёстой юм баг. Тэрүүгээр шал өөрөд юм л. Багийн судалгаа баг гэдэг чинь тэр юм л. Сэтгэлзэн контрол өдр бүр гарт байна те. Тэр том авраг бол намайг дутуу орон гэж шууд дайрахт нь би нэг азар өнгөж онцгол яах. Яг сөрний Япон шиг. Тэр Япон бол том авраг шүү дээ. Тэгэхэд ингээ азар ячиж байгаа. Тэгэхэд л тэр Шамил ерөөс хий гарахгүй. Нэг тийм алтаа гэх юм уу. Тулааныг харж байгаа сэтгэл зүйн хариу ондоо юм шүү. Нөгөө тулалтын эр бэраа үзэлцээ гэж гарахаасаа илүү үр дүнг багийн амжилт олон хүмүүний ард итгэл хүлээлгэж байгаа хариуцлагатай гэдэг нэг тийм юмтай яваад байна те. Би ялгал өстой ямар ч хамаагүй арга стратегиар гэдэг ч юм уу. Би бас яг тухайд байлдан самамар дэлхийн аварт 2 3 уралцлаа. Тэгэхэд яг тийм үр дүн гэж явуулчихсан нэг хий гаргачих гомсон гэл одоо Шамил дээр золдоо юм жижиг төрслөөнд хоригдлоо. Тэгэхээр миний хувьд болохоор бас ингээд задарч гуудлаа ингээд бас алдаа гаргасан тохиолдол бас байдаг. Тэгэхээр тэднийх болохоор яг баг гэдэг чинь одоо чи яв одоо ингээд байраад байгаа ингээд гол нь үр дүн гэл явчихдаг. Тэгэл тэрний дараа болохоор супер зодолж байгаа ч өөр хүмүүстэй болохоор надтай болохоор хий гаргаагүй. Тэг чи одоо Хабибийн баг юм уу? Хабибийн тэр том багийнх нь одоо толгойн байхгүй. Тэр нэг Хабиби аав гэж нэг айхтар хүмүүс шүү дээ. Тий. Тэр хүн тэр ганц тэр нөгөө хэнийг Шамил Заварыг ихтэй зургал боловсролтноо гараад тулааных нь хажуугаар боловсруулсан. Чи ингэ бүс менежер тийм ажил хийн шивгээ. Тэгээд тэр чинь бүр том Оросын улуудын олоолбооны авраг байлдан самб үлээ 133 ялалтчихлаа. Байлдан самбын дэлхийн олуудагийн авраг ганц чалагдaltaгүй тийм тамирч байхгүй. Тэгээд тэрийгэ тэгж бэлдсэн. Нөгөөдөл нь болохоор зүгээр шууд яг л нөгөө алуурчд бэлдэж байгаа байхгүй. Бүр томоор харсан бас тэр жижигхэн олуулын дэлхийн алган дотроо харсан биш те. Тэгээ яг тэдний нэг төрөнд хэлсэн сахилга бат шашнаар нэг баацсан илүү тутам ингэж бодохгүй аригтаар сууж бие тавахгүй зүгээр ингэж шашин бол тэр тэнгэр дээр юу вэ тэр тэнгэр гэдэг шиг бүх юм ингээл яг нэг удирдлагын доор байж чаддаг. Спортын сахилга бат гэж нэг амар юм байна те. Тэр Конор Макгрегорыг Хабиб зодохдоо бүр ярьдэн штэ. Let's talk now гэд бүр ингэ нүддэн ш дөрөвдүгээр үедээ. Одоо яриа гэсэн. Just business гэлтэй. Окей. Тэгэхээр яг гоо бизнес нь Макгрегорийн хувьд айгу мундаг л байсан л та. Гэтэл Хабиб бол тэр цаанаа нөгөө гарч ирж байгаа. Чи миний үнд зүйлийг доромжилсан, чи миний шашныг доромжилсан. Аавд чи юм хэлсэн гэд тэгээд те. Тэр бол хулааныг шал өөрөөр хараад дээ. Хабиб болохоор яг тэрүүгээр бас ингээ гоё өнгө тогтоож байгаа. Конор болохоор тэрүүгээр тэгж дэлхийг мэдхгүй юм байхгүй. Өөрийгөө бүр пүнк гэж явцсан. Үзэгчдийг татчихад өгч байгаа. Тэр чинь л байхгүй. Тэр нь Хабибига тайм шоу шүү. Зодон. Энэ зүгээр зодон. MMA бол тэгэд entertainment байх хэрэгтэй.
Буруутгах юм бас байхгүй. Байхгүй хоёр талаас харах юм хэрэгтэй. учраас. Зөв. Тэгээд Хабиби одоо аавынх нь тэр мундаг дэлхийн том дасгалжуулагч хүний одоо би шавтай л үтцсэн юм шүү дээ. Тийм яг тэдний багийн шавтай нэг том ах нь. Тийм том хамгийн толгойг нь таарад тэр хоёр талаас нь явсаар 64 тамирчин оролцоо ингэ явж дөрвийн төлөө яа үзэл нандаа маань нөгөө Шамил хин Мансуурттай таарал. Мансуур нь одоо намайг гэсэн Шамил нандаа гэсэн Мансуур хоёр пеналда гараад ирж байгаа. Тэгээд Мансуур нь өвдөглөөд Шамилыг өвдөглөө наац. Тэгэхээр тэр одоо бичлэгийн одоо энэ YouTube дээр нөгөө Хабиб нэгэнтэйг шууд торн дүүр үсрээл гараад ирж байгаа юм. Бүр тийм гоё баг гэж те халуун амтай тийм гоё. Одоо манай бидний нэг даваа татгалтай юм баг болж чаддаг. Яг тийм гоё. Одоо бид нарт болохоор ингээд за яах вэ тэрнтэй ингээ гэх юм байхгүй шүү. Бүр нүдэн дээр юм бүхлөд хичээлүүд шүү. Дагестануудын хичээл. Өөрөө хүсэх юм бол хаасайг бүх юм байна. Тэр шиг одоо санаа авал те. Атгсан гар шиг. Тийм болох хэрэгтэй. Одоо ингээд Монгол тамирчин гадаад тамирчин ингээд тулалтай шүү дээ. За нэгдүгээр үе дууслаа. Солонгосууд очиод бүр багаараа бүр амар зөвлөгөө өгч юм. Гурван талд гараа за одоо яг ингээд явчих. Тэ? Хөл дээрээ ажиллаад урд гараа хатгаад ингүүл наа чи ингэх юм байна гэд бүр юм төгс баг ажиллаж хат манай тамирчид тэр баг гадаад дор байхгүй. Дөвччин одоо харал та. Одоо жишээ нь би өөр дээр л ярил. Гараал очингууд л нөгөө би лап барих зааж гэсэн нэг залуу хүн маань орчуулагчаар гарч иж байгаа. Тэнд шал танихгүй нэг клубын дасгалж менежер хамт гарч иж байгаа байхгүй. Тэр хоёр хүн нэг нь орчуулаад нэг нь амраа жоохон одоо гоё болж байна. Вэр пул гээд байгаа. Одоо яваад өглөө хөөрхөнд юу хэлэхэд тэгээд төрөө гшөөл төгөхгүй шүү. Миний хөө суул одоо бити зүг хар. Зөв ингэж очиод чи урд гараа хөдлөж. Тэгээ хөдлөхөөр ингэ яваараа. Нэг бити зөх хуураад хоёр яваараа юм. Дандаа би тэрийг мэдж байгаа шүү дээ ингэ. Гэтэ ингэ тулаан дээр ингэ дүс гээл нөгөө хин манай тулаанч хэлсэн байгаа шүү дээ. Толгоороо зөгчөхөд нүүдийг шатар матрыг янз ярьдаг шүү. Тэр шиг ингэ нэг зөвхөн бүх юм пок гээл шинээр эхлээл гэж бас зэвэн шүү дээ тол зодтолно гэдэг чинь. Яг ингэ бол Магдас хэлсэн мэт шүү дээ. Ямар ч хүн өөр ингэсэн палантай гарч ирдэг. Тэгээ нэг зөвхөлт миний нэг зөвхөлтийн дараа бүх юм шинээр эхэлдэг гэдэг жаах. Тэр нөгөө өрсөлдөгч. Та тэгээд ерөнхийдөө ингээд зам тавиад те явцсан байна л да Монголын тулаанчлал. Одоо ингээл ирэх хал яг тийм. Тэнгүүд яг тэрний яг юу нь байсан бэ? Сонирхол байсан юм уу? Эсвэл тэрийг яг ориглоо хараад байсан юм уу? Одоо би ингэж боддог байхгүй надад эхлээл ингээл мөрөөдөл байсан шүү дээ. Би жуудаа барилдаг хөөгдөхөд энийг ярьчих юм. Жуудаа барилдаг та анх Монголд Friday 2003 онд 4 онд гэ 2 удаа зохиож бөхөрөө. Асааш өрөөнөөс мязар аваад нэ. Тэгэхэд чинь нэг манай жуудагийн одох байх нэг манай ах нар тий. Яа тийм чинь галзуугаа яах мах. Бүхий өргөнд шүү дээ. Дараа нь ордонд болсон. Тэгэхэд чинь би нэг ингээд Японоос ринг контейнер ярьж байгаа юм. Бейсболын талбай дээр бүгдийг буулгаад ачаал ингээд ингэсэн үнийг очиж дэвжээнд цус арчигч хүүхдээр сонгоноо. Би таслахгүй. Тэр яг зодооныг анх удаа үзэх гээд нэг догдлоод цус арчигчаар болох. Тэгэхээр нэг 15 талаас. Зөв. Гоо 10 тэгэл очиход яг ингээл ирэх аваад нэг подолкын тэр подолка фарайд гэсэн подолка аваад нэг алчаар ирсэн. Яг ингээл ринг таснаас гэл. Тухайд би ерөөс нэг хөдөө би сум 3 сайхан сум хөвчтэй дондгоо. Тэгэхэд нэг хаяал годмод нэг ах нар нэг зэрэг мөрөөс ах нар нэг зодон хийдэж штеп пивний очоод тэрийг харахаар бүр амар гоё кинод хэдэн сар ярих юмтай тэр шиг яг бодит тийм мэрэгжлийн тамирчдыг зоддог юм. Тухайдтэй шат бат гэж цус мөс үсрээл. Тэгээ ингээл цус арсгарч лээ би дэвжэн тэр ринг дээр гарч нь хүртэл сонь байгаа ш. Ингээ алхаж өөртөө итгэхгүй байгаа ч тэр бөхөрөнд дээр. Тийм хөвгтөө дараагийн цулаан дээр нь болохоор бүр нөгөө чинь дэвсцэн Улаанбаагийн бэли зөөдөг хөвгөлцсөн. Нэг хөргөгт. Тэгээ золдоодос ахаа бэлигээр дараагийн өндөөсгөн гэж ингээл хүлээгээд нөгөө ах нар чинь гэдэг. Тэгээ гончгойг манай жуудаг ахсан. Тэр гончгойн бэлиг авах гал ингэж миний дээр гал. Би чинь жоо тэр улсын цаадаа бүх мөхийг мэдэхгүй шүү дээ. Ингээд зураг тараалж. Ингээл харсан галзаа байх. Амар том нөмрөг мөсцсөн ингээд өөртөө тааралцсан. Тэгээ чэйж ингээд хөлснөс марцсан авалж. Анхудаад нэг улсын цаадаа бүх доороос нь ингэж харж байгаа. Тэгээ гончгойн бэлиг аваад ингээд лайжгүй. Тэр мөр одоо ингээд ярихаар бүр яг нүдэнд харагдаж байгаа шүү. Тэгээ бүр багасаа тийм юмд дуртай ингээд сонь цаанаас ингээд явсаар гал
Тэгээ би тусаарч яаж захтаа ингээд тухай тунгаах төрүүлсэн байхгүй. Энэ дунд жинд нь. Тэгээд тэр үед 2,500,000 пайз ингээд байраа зогсчих юм харж байна. Гэл. Гэтэ би өөрөө ерөөс би ингээд зодолж чадахгүй гэж боддог гэсэн. Тэгээ сонин явсараа байлдан самбар гэж өөрийгөө дасгаж байгаа л тэгээ хамгийн анхны тулаан эрхүүд болсон. Армиски гэдэг нөө Оросын тусгайгуудын дундаас гарсан армийн гарт нь л. Бас л тэр чин дандаа чанга ирчүүд биш үү? Тэгээд тэр ингээд тэр армиски болохоор унгаач бөмбөг цөлдөг шүү дээ. Бид гүүж ирэл хөл бөмбөг. Яг тэр чинь унгааж аваад босоход нь яг толгойд хөшгөлж болдог байхгүй. Дөрөв дэвсч болдог. Тэгэл яг тэгж мэгж. Тэгээд манай од гэрэл зан гэдэг манай ах. Би тэр од гэрэл зан ахтай амар их баярлж байдаг. Би ингээд энэ тулаанд ч орё хамт намайг аваач гэсэн чаар. Чи чадах юм аа гэл. Жодагийн том ах штэ. Би хичээнэ би одоо зодоо ингэ ширмэл хэдтэй байсан. Тэгэхэд бас нэг 20 гарцлаа. Тэгэл окей гэж аваасан. Тэгэл цагдаагаас гой машин гарч гол 10 үед л явсан юм. Цэргийн тусгай, цагдаагийн тусгай масгах гал баахан залууж. Тэгээ очисон чинь би 70 явсан. 75-д оролцсон. Өө 75-д яваад 82-д оролцсон байхгүй. Дээшээ. Нэг жинд 2 хүн орохгүй гэ. Тэгээд цагдаагийн тусгайг нэг цэргийн тусгайг нэг залуу 75-д ороо би дээш орч. Тэгэхэд энийг яагаад ярьж байгаа гэхээр тэгэхэд нэг өхлийн цэг гэж хүнд байд юм лээ. Яг ингэ давдаг. Яг өхчээл гэж би өөргөө бодсон. Тэгээ би амар азтай бас нэг 3 ялаад аврамтлаа гараад ирдэг байхгүй. Тэгээ тэнд нэг 100 зодтолдог юм шиг нэг бүхтрийн юм балерин юм орс яваадсан байхгүй. Тийм тусгайг амар рейнжер мэдгүй. Тэгээ амар одоо юу гэдэг нэг амар орсол гэл би чинь анх удаа тийм орс хүлтэй орс тийм гармаар ингээ. Тэгээ лаб эргэж өгч юм гэсэн л байна. Лаб би чи үгсэн эргэж өгч чадчих мэдэхгүй гэж байхгүй. Би яагаад тэрнд орсон гэхээр кимонтол би зүгээр хаална зүгээр. Өөрөө бас олимпийн төрлийн жудочин гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл кимонтохон би барьж аваад тэгээд яах юм гэсэн каскны төмөр тортой нүүр ам чинь яах ч вэ гээл одоо ярьлах гэхгүй. Тэгвэл бүр амарх юм байна гээл. Тэгэл зоригтой орж өгсөн нийт юм. Хэд зохиол намайг дивжинс гаргаад хэд хөшөглөө дивжинс гаргаад тэгээ би ингээд банраал босоод ирсэн яг бөмбөг цочж миний толгороо хөшөглөө нөгөө орч юм бүр алж байгаа юм байна. Яа. Тэгэл одгирлах минийхөө бариад барилт гэх нөгөө барилдааны чадна гэсэн. Хэд тийм аим хүн цогцолт авчаарч юм барилдах зөв бүх нөгөө Майк Тайсон шинээр ихлээ бүр сэгнэг өчг болчихж байгаа юм. Юу хөөж аа. Тэгээд тэр зодуул 3 минутанд би өгөх гэж явах тэр намайг 3 минут зодоо бүр хялааж өгөх гэж байгаа юм. Бас уу. Яг нөө цоцоор ялаж чаана. Би өөхгүй ч гэсэн нэг зомбиш өөдснөө очиж барьж авч барилдах гад тэгээ зодуулаад байгаа шүү. Тэгээд би бууж ирэл тэр амар муухай юу нэ хөшгөний ард очиас шууд суугаад пүүлж өгөөл. Тэгэл энэ хоёр өдөр ингээд төмөр хатгаад дагцсан эндээс тухайгаад байгаа юм шиг тэг толгойд бол ёо. Тим амар тэгэхээр тэрийг бол би яг өхлийн цэг гэж бодсон. Ингээд босоор манраал тэг ингээд өгөөл он чинь. Тэгээ бүх зодуулаад гарахгүй амар сүлдтэй 3 минут мэрэгжлийн зодуулах гэж амар. Яа. Нэг тийм амар өхлийн цэгээ давж үзсэн. Тэгээд үргэлжлээ зодтолчихж байгаа юм уу? Гэхдээ тэр нэг аврын төлөө байсан. Тэгээ ялагдаад алуулаад мөнгө. Яг гэхдээ Монгол дээрхтээ алуулсан мөртлөө мөнгө медалтай гэж салгалаад. Ээж аваад хэлэхгүй шүү. Тэгэх юм бол миний бойл одоо юу тутлаа гэж гэл. Болохгүй миний солонгос юм гэж. Тэгэл. Өстө дурандаа л явж байгаа юм. Тэгэл тэний мэдрэл мутан шиг өөр сонголт байхгүй. Тэгэл одоо хүртэл ингээл болиг гэхэр нэг сайн зүүн санаад. Одоо энэ ноолгон туршлага муршлага техник одоо өдөр болгоно юм тавтаж шин. Зөндөө юм байна. Тэгэл нэг ингээ хүмүүс л болохоор одоо ч зодоо тайл. Залуучуудаа бэлтгэл. Гой юм яриа шин. Тэгэхээр чиний зөв гэдэг шиг. За тий. Чиний зөв гэл. Энэ чиний зөв гэдэг зөв байхгүй. Тэгэл очт. За. Сонирхолтой байна. Ер нь одоо хэдүүлээ мэрэгжлийн төвшингөөс жоохон хацаад годомжны зодон гэдэг ч те. Одоо багасаа тим түүхүүдтэй ахнарынхаа бас түүхийг бид нар чинь ингээл орой тавтахад гараал пиа уухтаа хүртэл сонсоол явдсан шүү дээ те. Нэг сайхан зодоо ярьж байгаа подкаст байдаг болоо сайж гэж боддیں۔ Миний хувьд бол зүгээр. Тэгэл одоо яг мэдээж тулаан чүний ёс суртахуун юм байдаг баг. Гэхдээ одоо тэр хамаагүй те. Зүгээр сайхан чөлөөтэй боол хийж яддаг байгаа байхгүй. Өөр ах одоо сүулт хэнийг хаана хинтээ гэдэг шиг. Би бол одоо санахгүй байна. За. Тийм. Одоо зодуулсан түүхгүй ч гэж хаа байх тийм. Ирэх хүн бол байгаа. За би бодчихлоо ямраа ярьж. За тийм. Би ч одоо яг санаж байгаа юм аа ярина үхэс. Би нэг юу байсан. Би нэг оюут мэс юм аа.
Ааста ингээ хөлтөд мөхтөдтэй ч л бага каракет дэлбэг наалгарч ирсэн. Тэгсэн нь миний мөрөөр тутах жижигхэн залуу. Нэг хүүхэнтэй муудалцаад байхгүй. Тэгэхээр н очиод амар мундаг ирхэн болдол баадур болоо яагаад байгаа. Чи нэг охин ингээд хормоо яагаал тий хамгаалаараа гэдэг юм уу. Тэгээ мэдхгүй нэг мэдсэн чинь фүнк гээл агаар дээр нисчихсэн үргэлцсэн. Барилдаг залуус. Фүнк гээл үргэлцсэн. Ирэндээ гэхдээ баярлалтай шүү дээ. Хэмэртэй. Гоё мэдрэмжтэй юм бэл. Унжаага ч гэсэн. Тэгэл за тий. Ерөөсөө классик бүх мөхчүүд ч ерөөсөө оролдоод ч болохгүй юм байна. Тэгээ миний ч юу гэж яах хөнгөн ястай. Хөнгөн маш яг зүгээр гаднах сүрэл байгаа шүү дээ. Нороо байгаа тий. Тэгээл одончны тийм янз бүрийн ч угаасаа Монгол хүн болох нь байгаад байгаа байхгүй. Бүх хүнд одоо ингээл анзаарал ер нь л одоо зам ам дээр аягүй хэцүү шүү дээ. Тэгэл тийм лагч мөхөр бас чадахгүй. Тэгэл яг нэг хамаамаар ингээл амар хэцүү. Замч гэлтгүй. Тэгээд ерөнхийдөө манай нийгэм жоох эвгүй стресстэй амар болчиход байна шүү дээ. Миний хувьд болохоор нэг одоо Бүүбаатар Ишвэраач ядаараа манай нэг шигэд нэг найздаг. Тэр нэг оюут махта дадлагаар нэг уянлаг сургууль дээр дадлага хийчихэл. Тэгэл ингэ цэцэр яшаар дамжаад цаашаа гардаг байхгүй. Гарах гэсэн чинь тэнцээ нэг хэдэн залуучууд байна. 7-8 залууч. Хоёр хоёлаа. Бид хоёр хоёулахнаа. Ингэсэн чинь үгснаа даамаа заврагшаар маргач яал. Нэг цаанаас нэг гоё стилтэй залуу тэгж чинь би ингэ за бити наад руу хар ядаргаа гэл. Би хоёлаа би зодоо модоо идэх гэсэн. Гэсэн манай шиг яг ингэ хараа яваад тийм ядаргаа чаа. Яг ингэ бүгдэн рүү эзэн татсан юм шиг. Бүр ингэ хараад яваад тэр олон залуучтай. Тэгээ баахан эмэгтэйчд нэрээс ах. Тэгэл болоочтой чи зөв чигээр хараа яваа. Лай олныг мэдээд байгаа юм чинь. Тэгсэн чил нүгэлж босоод ирж байгаа юм чинь. Тэгэл шууд ирээл наа миний хүзээг муших гэж байна. Тэгэхээр би ч барилдын зоодох бай зоолно. Хөл тавиа саваал яг чиний шиг үүр савж маа үрдэлтэй. Тэгэл нэгэнтэй ноцолдож байгаа л ингээ харч нэг 7-8 газраар нэл. Ингээ мүү манай ч зүрсэн. Урсгайцсан гэж. Тэгснэ. Тэрийг харж амжив. Би нөгөөдөгтэй ноцолтоод байгаа шүү дээ. Хэдхэн секундын хооронд болж байгаа шүү дээ. Бараг 30-40 секунд. Тэгсэн чинь бүгдийн зохион хөшгөлөөд саваад бүр халайцсан гэж. Тэгээ би минийг тэгсэн чинь зөв нэг подолгон жоохон сунтсан. Бүгчүүд гоо зөөлө хайрлж яаж. Тэгээ би ингээд бодвол хайрлж юм яаж чадваранч тэр юм. Тэгснэ тэгээд би нөгөөдг хараад айгаал шигээ болох. Наад чи яаж нэг нүүдэн зөв зүгээр ингэхтэй шүү. Амар том бутраа яаж нэгтэй заад ашгээ чи юуны шүү чи. Юу яриад байгаа ингээд дараа уурлах байдээ. Тэгээд тийм амар нэг зодон хийж үзчихсэн. Амар зодон хийж найзаагаа тэгэл гаваа гарчсан. Тийм төрлийн тийм амар зодон ч юм бол манай тэр найз. Жогон багт чинь одоо ах нар те та нарын үеийнхэн би ч одоо 30 та хайд чинь ингээд 40 гараал 42 чинь. Тэнгууд чинь ахын доо тэрнтэй үзэхгүйгээл бид нар хоорондоо зодтолт болчихдог шин. Та нарын үе тийм битэг үзнэ үү? Тэгэл хүсээгүй те. Зүгээр найзтайгаа зүгээр байж байгаа зодтолт байна шүү дээ. Тэгвэл тэр үед чинь хамраас тус гарангууд болчихдог байсан шүү. Цус харсан л ялагч. Тий, хамраас тус гараад тэгэл болчихж байгаа юм л да. Тэр би нэг чойрт дөнгөж 3 сахнаас шилжчихэл байж хат нь 3 дахь ингэж очиж байгаа гэсэн чинь. Оо ядаргаатай ингээл үүрлэхэл. Тэгсэн чинь нэг би танихгүй шүү дээ тэр сургууль дээр ямар хин натмаа мэддэг. Нэг ядаргаатай л ингээл ядаргаалаас үсэмсэн ингэдэг шүү дээ ингэ чочоод айлгадаг те гардаа мэдгүй сандсан биений цохилтгой цохил муу мэдгүй шүү дээ чочоод нэг самардах шиг цэнц цас гарцсан ялагч тэгсэн нөгөөд нь амар хатмааны сандраа цогцсон байсан тэгсэн дараа нь та ер нь их азтай цогцсон азтай байгаа тэгээд ялагч болцоо явжсэн чинь тэр цагаас хойш би лайтай ус мус удаг руу явахаар чинь нөгөө тэдний ах нар нэгэд лайтай 4 тавлаа тэг байн гоочлно зод чадахгүй гэхдээ хамгийн нэг гоё. Ингээл дээрлэх гээл ингээд зоогаал явал хоргоогоол. Яг зохицсон би ч бас худлаа ингээд нүрээр саяны нэг шоунд гаргадаг шиг худлаа нүрээр тухайд фейс оф хийгээдсэн байгаа. Ингээд хинтээ гэсэн шиг нүдэрээ тэгж. Тиймэрхүү юм бол зөндөө түүхэд байгаа. Face off жас амар шүү те. Тий, тэн дээр чинь нэг чавчж болохгүй л хичээсээр гад тэгээ сурчиж байгаа юм чинь. Өөр цаг орж чинь өөрөө бодоол. Таныг чи ширээ барьж авч байгаа юм өргөлчдөг л гэсэн. Үгүй юу юм. Манай ахалт гэсэн тий. Гүү. За. Тэгээ ерөнхийдөө бид нар чи ингээл угаасаа нөгөө уулзаал зодоо модоо ярьдэн штэ тий. Ахалтайгаа чамгүй манитод та хэдий хажууд юу ярих вэ? Гэхдээ ингээл ярингууд цаанаасаа нэг жоохон хүүхэд нь гарч ирэл 50 60 та байсан ч гэсэн зодоо найраал нүдэн гэлцэл ингээд зодтолтоод идэх байхгүй тий. Санаагаар бол зодтолтоод байгаа штэ. Тийм манай аав ах мах танд мэддэг хүмүүс. Тэгэл жоохон ухараал
ярьдээ шүү. Тэр чинь нэг эргэжээ амтны зан чанар юм шиг. Одоо хэрэг ингээ бодоод байгаа. Ингээл сэтгэл зүй гээл тэнгууд эрэгтэй хүмүүс тэрийг ингээ сонсоол тий. Ингээсээ илүү. За одооноо бодоол сайхан баг насныхаа дурсамжийг бодвол заал руугаа яваал. Тэгээ одооныхаа түүхийг яриад тэгээ явж явах нь барыг хамаагүй стресс тэр сэтгэл зүй асуудлын тайлах юм шүү гэж боддог. Одоо ингээ боксын зал, ерөн зал руу ороход заавал тамирч болох албагүй шүү. Тийм гоё орж стресстэй, гоё хамт олонтой. Тэр уур амьсгал ямар гоё. Яг тэр орчинд нь орохоор чинь шал өөр шүү дээ. Одоо би ингээ уянлаг сургуульд дугуйлан ажилладаг. Тэгэхээр хүүхдүүд гоё хүүхдүүд ингээ урамшуулахын тулд шууд ингээ тусганд цаг өгөөд заал руу ордог. Яг орчинд нь орж үзэлд. Тэгэхээр хүүхдүүд буцаад тэнд очихоор ингээ нүд нь асцсан. Угаасаа асаалтаа хүүхдүүд тааш бүр гоё болсон ингээ амар гоё асдаг байхгүй. Тэр хүүхдийг харахаар ингээ зүгээр орчинд нь ор. Тэг яриад зүгээр нэг удаа очиод үз. Очингууд шууд ингэж бодож байгаа шиг юм шиг байхгүй. Зүгээр эхлээд зөндөө сурах юм байгаа би ялаал малалт гээл тэгэл наан зөндөө техник байгаа. Тэгэл явсаар гал гоё өөр юм болгоод байгаа байхгүй. Гоё юм шиг. Тийм тэр чинь би нэгдүгээр сургуульд нөгөө 5 6 дугаар анги байлуу. 32 36 гэдэг юмд ордог гэсэн. Тэгсэн чинь маань сургууль дээр 100 таквондогийн юу ирээд амархаас өмнө. Тэгэл бидрийг баахан гүйлгэж байгаа л 2 хоног эзнэртэлт хийлгээл би болраагаал. Тэгэл 2 удаа орчил яваад гэж байгаа. Дараа нэг багшигаа хайц. Олдгүй. Тэгсэн чи дараа жил нь намар нь олоод манай гэрээ яг хажуудалд нь одоо энэ Панцын авраг лавга ахын нөгөө UB бүсгээд боксинг клубын хажууд нөгөө таквондогийн хэд ч орцсон. Яа бокс таквондо хамт шоктэй. Тэгээ нэг 3 сар 6 дугаар ингээ өгч чинь 30 кг байгаа шүү дээ тий. Багш нараар нь тий боксоор гараа тавиулаад тэгэл таквондогоор хөлөө тавиулаад тэгэл ороод л рингийн дээр гараал нүтчихэж байгаа. Тэгээ би чинь нэг хотоос мөнгө зөнгө авч илээ тухай үед лаг авьяастай эргэж ичгэлдэг те. Тэгэл ингээл гэхдээ яг хөө ээж мэж гэрийнхэн чинь миний хөө одоо хэрэггүй гээл тийм гот хичээл хийгээл явдаг байсан шүү дээ те гэрийнхэнтэй. Тэгээд нэг тийм клубүүдэд ингээ явангууд ч үеийнхэн донд өгтөл гоё болт хэлж байгаа чинь. Өөртөө ихтэй. Ингээл та нар зүгээр жилтж байгаа юм уу? Зүгээр энэ чинь гоё нэг тоглоё гэж ярьдэн шүү дээ толооныхан чинь. Ингээ тоглолдог байхгүй гэл. Тэгэл нэг ангийнхаа хүмүүсийг нэг рингэн дээр авчаал. Нэгээр нь хооронд нь ийм байдгийг гэж үзүүлээл. Тэгвэл тэр чинь хамгийн гоё байхгүй. Гоё. Одоо ингээ манай ван тим ширмэлт ирж байгаа хүмүүс ингээл дагуулаад ирдэг ингээл чирээл ирдэг мэддэг байх. Тэгэл эренгүүтэнд би хэрвээ гоё ингээ зав зааж байгаа чөлөөтэй юм бол ингээд хоромшуулаад ганц нэг заагаал тэгэхээр амар туртай хүмүүс. Тэгвэл манайд чинь нэг ингээд лаглаг гэж бодчих тийм нэг бол муухайстай гэж юм. Тэгж боддог юм шиг. Нэг олонний танил гэдгээрээ ч юм уу тусдаа хараад идэм билээ. Тийм шиг. Тэгэхээр би зөв шууд тавтаа морилмарлаа. Отлоо маазраал гоё гинт ингээд чачааж жагаад урагшаа яваараа хичээгээрэй гээл. Тэгээ нэг чачаал намаа мэдрэл муутай юм уу гэж бодож магадгүй. Миний юу байсан? Таних. Контролч. Амра нутг руу явсан уу? Нутг цагаан сараар чойрлол байсан. Чойр ээж аав маань чойрт байдаг. Тэг чойр болон таачж байгаа л тэгээ сайхан ирсэн. Дунд 3 сайхан руу бол явж таг. Төрөө зүүн нэг гэсэн. 3 сайхан чих дундговын бүр урагшаа юу? Дундгов аймгаас зүүн урагшаа 75 км. Яг газрын чулуу. Миний бол баг нас бол яг ээж аавын 4 үнэтэй амар азтай өссөн. Өөрөөр үнэхээр азтай гэж боддог. Би ч 3 ээжийг үдцсэн. Ээжигээ, эмээгийн ээж ингээд манай эмээгийн ээж нь жаалж игээд нисгэд амьдардаг. Тэгээ би ч багадаа нисгэд ирж ингээд хотоо үчи эмээ дээр ихлээл. Тэгэл эмээтэй ус мусын зөөж өгөөл тийм үтсэн. Тэгэл хөдөө очихоор аав ээжи эмээгөө миний хүү яах их очихоор манай эмээ одоо ингээд боддог. Очихоор л нэг хөөрхөн тугал гарвал миний хүүдээ явах тугал бэлгэлээ. Адаа унагалцсан ингээд адуугаа аваад ирэх нэг унаг бэлгэлээ. Тэгэхээр ч хүүхч амар хөдөө дурталж байгаа юм. Тэгэл сумын өмөө болохоор чойж амцгаа манай гавьяат багш. Моцикл дээр ингээ намайг сэрэгт зүүр банкн дээрээ суулж сумоо тойрч аваад ирдэг. Тийм даварцсан. Тэгэл эмээгийнхээ левчгээр нь шууд өвгөм хазаарлцсан морилгож 100 тойр зүгээр тийм бурхан шиг хөвтсөн байхгүй. Одоо тийм адуу мал дээр нь орох өссөн үү та? Тэгэл тэр хөдөө аав ээж аав дээр бол дандаа адуу 5 шүү тэмээ байхгүй. Тэмээгөө 4 шүү малтай. Тэгэл адуу бүх юм л яг л хөдөөний ахуйгаар амьдарч байгаа юм чинь. Тэг газрын чулуунд чинь гоё байгаль үүсгэлэн шүү.
жоохон багц тэр том нэг одоо ингээл шавцаанаар амар болоод одоо ингээл бичлэг янз бүрийн байдаг шүү. Зүгээр ингээ ороо нарагдах тийм гоё юм. Доороос нь хүүхдийн мэдрэмжтэй морь унтсан өөрөө зүгээр үлгэрийн баатар шиг төсөөлсөн явж байгаа юм чи. Газар эзэн тий. Тийм тэр тухайн үеийн одоо ингээл эзэн савдаг шиг л өөрөө төсөөлөл. Одоо амраг гадуур хэр андуурч байна. Одоо ер нь мэрэгчлээ тавьчих чинь биеэр нэг том харагддаггүй байхгүй. Ярзаасан булчин байгаа. Хувцсны саанаас харагдахгүй тий. Хэр андуурч дэд хөлт байна. Зөндөө шүү дээ. Хамгийн сүүлд за ер нь гэрийнхээ доорч нэг зад андууруулж исэн. Сүүлд энэ найзынхаа хөрмөн дээр очсон чинь хоёлаа зураг авахгүй гэл нэг залуу ирээж халцал зураг мөр авахгүй лаа айгүй гой найсээс тэгэл би ч найс за тэгэл ажиллах нэг хүнтэй юм яриач би чам цохоод үчиж гэл хажууд яриац гисээ чангалж байгаараа наагаараа гэл за арайчгүй илгүүтэй гэл макс гэл яг ингэ нүдний болонд яг цогч харагдаг гэл ямсгаад үч хийгээ гаргаад чангалсан чинь яг цогчд юм тэгэл дотор арц гэл нэг жижиг камеранаа чинь дотор буцалж байгаа чинь наа гэл тэгэл тэр олон хүмүүс хорин дээр найзах хорин дээр бас би чинь тэнэг штт ганц цохилт бол байх штт чи яаж ингэ ингээл дотроо ингээл нэг амраануудаа дараал муухаараа л гэсэн чи тоохгүй заавчлаараа гэж чамайг цохиж үзье гэж боддог байсан юм яасан ингээ тэгээ боддог тийм өвч болог юм шиг намайг танихгүй ш тэр юм тийм сонин үйл бас ширүүн баа шүү те шууд гидсэн цогч тий тэгээ надад ингээ яриадсан бүр гайхаад байгаа юм чи намайг ингээд шал өөр юм үзүүлнэ гэж бодсон ш. Тэгээ би чи ичцээ одоо баа зохиулаа одоо яхад зааланд бол тэрнээс ихсэн зохиулж штэ ингээ нүд дамаад ислүүлээ задраал тэгэд мөнгө эзрүү зохиод яхад гүрийгэл гэж байна. Дотор бол зүгээр амраанууд буцалж байна. Энтлийн нэг житгэр амраач энтлийн нэг за бойл алаач наа зүгээр нэг ингэж алгаж. Аялтай ш. Тийм зөндөө тохиолдол. Одоо тэр бол нэг ярил талтай ш тий. Ярилт. Аялтай. Ер нь бол бэлтгэл хийгээд бүхий бэлтгэл хийгээд явж байхад жилийн хүнд ёс суртахуун заагаад байгаа шүү дээ. MMA одоо сурлаа гэхэд ёс суртахуунгүй болчих юм шиг бас гудамжны одоо нохоо одоо ч гэдэм үү те маа хожны улсуудын нэг тийм ойлголт үүдэн шүү дээ. Тэр талаасаа ер нь залуучууд дээр танд яаж харагдчих? Миний яг эргэн тойрны харж байгаа эргэн тойрны хүмүүс бол харин эсрэгээр бүр ингээ юм чадаад ирэхээр за гэл. Яаж нэг түнд альжнаасаа дотроо гэл нэгчдэг нэг өнгөрөөчдөг тийм болчтой юм болов гэж анзаараад байгаа. Тэгээд угаасаа ингээд багшаас шалтгаална, орчноос нь шалтгаална тэр заална. Фуфа алаа ядны тэр баг тийм юмч байхгүй л да. Ер нь тийм их орчин байвал магадгүй. Манай хэрвээ миний мэдж байгаагаар one time ширэн биелэг клуб бол тийм биш. Бүгд хүндлэл, заал бол сүм, багш бол тэр сүмийн том хамлан. Бүр хамгийн оргил нь бол багш. Тэгээ сүмээ хүндлэн, заалаа хүндлэн, орж гарахтаа хүндлэн, төвжээгээ хүндлэн багш. Тэгээ жоохон дээшээ төрүүлж ирсэн хүмүүс одоо лаг ахмад ч юм уу туршлагатай хүмүүс нэг аль байн хүндлэн минь тустай тэгэл. Тэгээ эхлэхэр чинь орчноор ингээ хүн ингээ бариад байдаг. Тэгэхгүй бүхэн л өөр гэсэн том авраад дотроо том атманууд орчиж байна. Тийш тий. Дош-дошныхоо л атман атманууд манай багш дийдэг төрөө биш. Нэг хүүхд ороод ирэх. За чи ангийнхаа эдгээр атман байна гэл. 3 2 за 1 зарим нь 2 3 гэл. За тэгвэл нэг болохын төлөө чи ингэлээ зүгээр тоглоомшуулмаар тэгэл хүүхдэд хийж өгөөл ш тэ тархинд чи сайжир штэ гэл. Тэгэл угаасаа ингээд бэлтгэлээс өгдөг шаал өөр гоё ингээд төлөвшөөд өөртөө итгэл нь гоёлдог. Одоо сүүлийн үеийн ээж аав нар хүүхдүүдэд айгүй их тийм тулааны төрлөөр хичээлүүлж байгаа. Тэгээд тэндээс ёс суртахуун тэгээ биений хүндэтгэх тэндээс төлөвшөлт бүх юм сурч байгаа. Тэгэхгүй ингээд ээж аав хэлээд хүнд орохгүй шүү дээ чихэн орохгүй шүү дээ. Ганц багш хэлээд амжихгүй шүү дээ. Тэгэхээр тэр өөр орчинд очиод чамаас илүү хүн байдаг шүү. Ер нь толооны спортын бэлтгэл дээр нь төмөр өргөд юм уу? Жим юм дээр. Өргөн. Одоо ингээд тэрж бас системтэй өргөн. Би эхлээд жууд ойрлох та булчингаа барьчих болохгүй шүү дээ. Тийм ингээд амар хүч хийдэг гэсэн бол сүүл зодолж эхлэх хүч хийсэн чинь яг 100-аад бас системтэй өөр систем л тийм. Хөнгөн тесэрсэн. Тэгээ бид нарт одоо нэг гоё юм шүү дээ. YouTube гэж том одоо Instagram-ын том аваргуудаа Instagram-аагаа бүх хийж байгаа бүх системт нь бүгд шүү дээ. Google дээр бүх юм байна. Одоо манай Монгол тулаанчдын хувьд бол жин хасмаас асуудал болчихлоо шүү дээ. Би юм чи анх нэг барилдаад байлаа саамаа 5 ил хасгаж бүрсэн. Шүн нойргүй талаа. Одоо л 5 ил өдөрт нь хаач. Сэтгэл зүй те. Тийм тэр чинь буруу хасаад байгаа байхгүй юу? Юмаа идэггүй тэгэхээр энерги гарахгүй болохоор бэлтгэл дээр хөдж чаддаг.
Тэгээд нэг хөлс нь гарахгүй. Тэгээ амралт тахгүй нэг шүн унтч чадахгүй нэг ус нэхээ би нэг ус нэхээ тэр тэнд нэг 0 ус ингэж яхад сонсдоо ходоод нэг зүрхч инчээс өхөлтөл ходоод ингээ цохолоод байгаа мэддэгдэх. Бүр тэр ус нэхээ тэр ч хүн унтч чадахгүй шатаалаа. Тэгэхгүй одоо л усаа ууж байгаа чи усны систем гэж бүр одоо дэлхийн холимог талаанаа одоо харалт 57 одоо ингээ сая JSK гэдэг нэг урд төрч рүү яваад ирэхэд 57 кг-ийн зодтолдог залууч нас надаас өнд ирдгсэн мөртөө ингээ болч ярзаас юм байна. 57-гийн залуучууд. Даал шиг харагдаж ингээ хувцтайгаа жоохон нарих үдтэй. Тэгээ тайлал 1 кг байгаа л. Гэтэл 57 шүү дээ. Тэгэж би чинь одоо 70 хасч орж байгаа шүү дээ. 70 10 15 зэрэг хасч орж байгаа. Сая тэнгууд та ингээд Монгол ахуй дээр өссөн биз дээ тий. Нөгөө их газрын жолооны эзэн савдаг байсан гэж шүү дээ. Тэнгууд чи одоо яг тэрний давуу тал мэдрэмжүүд за эсвэл одоо юу гэдэг амьд мал тий адуутай ноцолдог байсан юм уу, морин ундаг байсан юм уу, эсвэл үхрээ саадаг байсан юм уу. Тэндээс авж байгаа тэр мэдрэмжүүд нь яг зодоон тулааны урлагт суудсан юмнууд байна уу? Адилхан л амьд хүнтэй хариу реакцлж байгаа шүү дээ тий. Одоо жишээ нь ингээл тэр бол одоо ингээд би бас хүнээс сонсчихсан шүү. Тэр Япон хүүхдүүдийг Япон том аваргуудыг бэлтгэх гэж 5 6 цастагаас нөр заалан дараа тоглуулаад ингээл тэгээ дараа нь одоо ингээд Хироя гэдэг одоо Японы Масатагийн дараагаар гарах Масата гэдэг Кеоны аварга. Тэрний дараа гарах Хироягийн хүүхдийг Таиланд бүр багаас нь бэлдээл. Тэгэл яг ингээл дийл хүүний нөгж ингээд ялтын мэдрэмжийн нөгөөл зүрх суулгаал ингээд. Бүр стентэд хүмүүст тэгсэн чинь манай Монгол ахуугаараа бүр багаас нь хоргош гэж заач наад хургаа бариараа наад ишгэ бариад ав. Тэр нэг годгосон юм баригдахгүй шүү. Тэр амар хурдтай шүү. Самбаа тий. Тэр чинь одоо би тийм бэлтгэлийг одоо YouTube мөртөөр хүмүүс дуурайч хийгээдсэн юм аа болт. Рок гэж тэгэхээр дагаж өгөөд идэх шүү. Тэр мэрийг чинь бид нар багаасаа ингээд баг бүх үеинүүд нь бэхжээл бүх тиймс. Одоо ийшээ зүхтааж хахад би ингэж Google гүйцэхгүй шүү. Амдаж өгнө өөрөө гэс тухай гэс сэтгэл. Тэгээ одоо мал хүр ингээд муухай харж байл за энэ дайрах гэдэг тэгээл тойрж араас нь явах юм. Морь холмолцох юм бол бүх ингээд хинч заахгүй шүү. Тэгээд нэг морин дээр суучвал за энэ ингэдэм та гэл бүх айц нь за тэр нь хурдан морь зэр унд хүүхдүүд бүр супер шүү. Тэр хурдан морьны гараа мараач амар мэдэн муу галзуулганаар ингэж явах мó хүмүүс тийм мэдгүй зөндөө шүү. Галзуулганараас ямар гоё юм бэ гоё болчлаа хахааны суумэ гэл зарим миний андарч байгаа гэдэг. Тэгэхээр хурдан морьны тэр нэг гараа би хурдан морь жуунж үзэхдээ нөгөө ажил хийхэд нь тарлах тэр тар дээр суугач хүү амар хаана өгөх юм бол зүгээр өхөл бодогдод байгаа юм ингээл. Пүнкэл гарахт зүгээр юу ч гэл хүчтэй машин цугаа хааз гიშгэ шууд арга шин гэдэг яг л тийм шиг. Тийм амар зайд мэд юм бол баг суугаа болд шүү дээ. Хурдан гардаг юм дээр. Тэр мөрнөөс л амар бүх юм л зүрх сэтгэл тэгээд нэг одоо ингээд холболтууд тэгж орж иддэг. Ахуугаас амар их сүр гэж боддог. Мал өдөө бидний нүүдэлсэн аж ахуй бүр супер. Маад ч одоо нөгөө бүх сонирхчдын бүр бүхэл бүтэн тий ахын төв юу байгаа шүү дээ. Одоо залуучууд хотын залуучууд нэг сонирхоо очие. Өдөрний аймаг сумн дээр бол бас утсаараа бүх үзээдэх шиг. Гэтэл одоо хүн төрөлхтний өөрөө одоо бүхч байна уу, тулаанч байна уу, жижигзүү одоо бүх талбаруудын оргил нь бол одоо MMA болчиход байгаа шүү дээ. Тийм яг нэгтгэж шүү дээ. Бүр хөнгөн атлетикаас хүртэл бүх техник авчих шүү дээ. Хөнгөн атлетикаас уу? Хөнгөн атлетикийн гүйлтийн техник биднэрт хэрэгтэй шүү дээ. Хол зайгүйгөө, ойрын зай тесрэх үү. Бүх юм одоо манад хөнгөн атлетикийн найз зөндөө тэднээс нэг тесрэлтийн юун техникүүд би сурахгүйсэн ингээд ийм байт юм ойлгоод тэгээ тэрийг дуурай чигээд бас хүн шал өөрчлөгдөөл байгаа. Тэгэл бүхний оргил нь MMA зэмлчихэж байгаа. Би анх байлдан сам гэжсэн бол тэгэл саамчуудаа тэгээ байлдан сам гэсэн чи одоо эн чинь MMA болоход айгүй бүкгээ шууд сар. Одоо зүгээр бэлтгэлийн зааланд очивол маань нүтэн зүгээр ингийн хөнгөн ястал залуучууд байгаа ш хотын хөвгт. Тэнгүүд чинь ингээл бэлтгэл хийгээл явчихад ерөөсөө тэгээл амар зодоо модонд оруулна тийм байхгүй шүү дээ. Чи сайхан ингээл бэлтгэл хийж үзээл дасгаал тий. Тэг яг сонирхол хоорондоо тоглож мөглөө ингээ баг багаар хоорондоо бол байнга тоглол одоо ингээл багш нар харж байгаа шүү. Шууд ороод тайр гэхгүй шүү. Ойр зүүн дээр хөнгөн толгоороо зоохгүй дандаа нэг гүн хуйг хамгаалт байгаа. Тий тэгээд эхлээд хибил дандаа нэг гиз мөр дээр хүрэн ингээ дүв дандаа тэгж дөхүүсэн таслаар тэг явж байгаа яванда хүн ингээ сайжирд юм уу? Хүчээгээ тийм сайн багшаар заалах харж хүн дороо сайжир. Тэгэл жижигэн ч ингээ шат нөгөө дэвтэрийн заасгч нь л ингээл дагуултаал. Тэгэл өөр ингэсэн гоё суурай болоод авдаг. Тийм гоё даваа талтай. Бусдаар шууд тийм зодон мотон байхгүй.
одоо рингэн дээр гараал нөгөө бокс дээр чинь одоо 20 жилийн өмнө юм да тий. Алуу чамаа нэг юу чаддгийг чи харчих юм гота. Шууд нэг бас өөрийнх нь уян баг гэдэг шууд зодтолтуулаад идэгсэн шүү дээ. Намайг жоохон багт чинь бог дээр хажуудлын лавга ахын секцэн дээр. Тэгээ гайхаад шууд зодтолтуулаад. Тэгэхээр толтойгоо өөртөө ажиллуулж сургаж байгаа л. Тэгээд дараа нь хажууд ойролцоо үнэтэй жин нас өндөр нам гэл хамаагүй. Тэгээд багаар дөхүүлсээр гол нэмэлт менежмент болгож шин. Ер нь холимог тулаан дээр боксер их чухал юм те. Боксертэй тамирчин төгс боксыг бол сурч чадчих. Боксер жоохон 20 гартлаа явцсан. Тэгээд дараа нь бүхийг тултлан сурах ихээр болохгүй байхгүй. За бүхий хамгаалтыг тултлан хийж болно те. Яг боксер шиг барилдаж болохгүй байдаг. Тий, одоо тод наач гоё хичээл зааж байгаа нөгөө. Одоо зодог тайлчлаа л да. Junior Dos Santos гэх Барзилаа. Тийм Dos Santos. Тэр бол тэгж шээ. Яг багаас бокссон гараа зүр галцаа. Тэр бол тэгж шээ. Намайг хүн би барилж чадахгүй. Намайг хүн унааж чадахгүй гэж. Тэгэл болоо. Тий. Тэгэл мэдчихэж. Бүхий хамгаалтыг супер сурцсан. Эзэж унахгүй тэгэл. Унтлаа тат шууд нэг цогон дээр сууж байгаа шиг күнкүү дээшээс босна. Айгаа босоо тэр нь тий. Айгаа босцсон. Тэрүүгээр аим даваалт. Бокс ч. Одоо ингээл ер нь бандрын хувьд те багада бид чинь бүүлийдүүлэл дээрлэхүүлээл өөлж мөйлал ээжээсээ нэг 50,000 төгрөг аваад заалгаар явдаг үлээ шүү дээ. Тэгэхээр яг одоо заалмал нэг хаана үдээ Монголд хэр хүртээмжтэй үдээ. Одоо тэгээ бүүлийдүүлж байгаа хүмүүс үсэл те тань дээр одоо яаж очих юм? Тийм зүгээр одоо хамгийн гол нь би ингэж хэлмээр байна. Заавал над дээр биш зүгээр гоё тулааны клубүүд байгаа. Гэртээ чинь ойрхон клуб байл шууд ороод ч. Хүн бол одоо мань шиг л хүлээж авах гэж би төсөлж байна шүү дээ. Өө ингээд тавтамар манай гэрүүлийн гişм бол тэгэл нэг гэрүүл болчихж байгаа. Тэр клуб руу орсон л бол нэг баг болж байгаа байхгүй. Тэр шинэ 10 жил явсан хамаагүй. Тэгээ өөр гэртэйгээ ойрхон тэгээ чи 7 ядаж 3 удаа хийгээл тэр бүлийн мүлийн аянда бүр ингээд тэр чинь ингээд толоноос авч чаяа тэгээ чи өөрөө дээрээс нарт болж. Харин тийм би ч бас нэг хотын мөнгө гээд ингээд төөрхөн яачиж байгаа шүү дээ. Гэсэн чинь нөгөө ангийнхаа матманыг зааландаа авчиад тэд чинь гудамжинд бас яахгүй шүү дээ. Зааландаа авчирч жагаад бэлэн өмсүүлж жагаад за хоёлоо тоглоё гэд. Тэг юм юм байдэн шүү гэдэг чи ингээд бас болохгүй байгаа шүү дээ. Чи яадаг болсон. Тэнгууд нь ингээд нөгөө багшийнхаа те хүмүүжлэр ингээд зөөлөн яриад ингээд мэдрүүлээд за одоо надтай арай өөрөөр ярьцаарай гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмд нь бүр тэр нэг хүнийг одоо юу гэдэг дээрлэх вэ тариу авъя гэдэг өчүүхэн мэдрэмжүүдээ хүн хайчдаг юм байл тий. Хинч шиг тэгэл шууд мэдэрдэг байхгүй. Одоо ингээд жишээ нь ингээд заал манай заал нь янз янзын хүмүүс орж ирсэн хүмүүс орж ирнэ. За тэнийг ярьч болох юм. Нэг гар нэг дүүргийн нэг гар байсан юм. Би мдээгүй сүулт нь мэдсэн байхгүй. Манай нэг шавыг дагаж ирсэн. Арай л өөрөөс ингээд талтганаал. Би ялаад ичсэн чинь зүгээр би ялаад хэлчих тийм чинь шок гэж гүүж муугаад нэг л ингээл нэг одоо нэг ацлан гэж ярьдаг чинь тэгж яваадсан. Гэснээр бид нэр спаринг хийсэн чинь би тантай нэг үзэж хийгээл ингээл далтаагаадсан. Шууд оо. Тэгсэн чинь тэр ингэсэн юм лээ. Би танаа багш бол ингэн би бол юм магтана. Өөргөө. Сүүлд нь манай тэр шав тэгж хэлж байгаа байхгүй. Тэрийг би мэдээгүй тэгээд би бас шинэ хүн орж ирэх бас нэг багшийнхаа орлогыг бодоод бас цохоо зодчод бас нэг 250 би өгөхгүй багшийн мөнгө хасагдаж. Тэгээ зөөл явж чинь дүс гээл. Савж гэн. Тэгэхээр би чинь тэгэл ингээ гаргаал яах гэдэг. За болгоомжтой байх маань тэг гар дээр ч зөөл ингээл айц хичээгээд байгаа мэддэгдээ зан чинь бүр зодохгүй цохилцохгүй. Тэгэхээр аль гизэн зүгээр цохоогоод наачиж байгаа. Тэгээ аим уурлаа. Би юм л ингэж мингээ. Тэгэхээр би тэгсэн чи ягаад нь юу болоод наа. Ахаа авах гэдэг юм гээл гэсэн. Одоо би чадахгүй байна гэл. Тэгээд нэг арч хуу хуцсан яц. Тэр үний зорилго нь шал өөр оржсон байгаа. Тэрийг мэдсэн би бүр сайн гоё хөлтэй кетанда би одоо багшгаа ярьж байгаа байл болтоо багшгаа. Яг кетан гэсэн чинь. Би анх нэг аврах сурал дээр рагбиг хэмэлтгэл үндэсний бүхий нэг уйд махта үндэсний бүхий хичээл хөнгө адил хичээл. Тэгээ мэрэж яг сүүлд нь 6 цагаас миний жуудаа яг мэрэж юу ордог байхгүй багшийн хэмэлтгэл. Тэгэл энэ хэмэлтгэл ингээ хийгээ яваад хаар хүн ч унд юм л угаас өдөр унт чадахгүй жоохон болтол. Манзны болоор тэгэл амар нэг өдөр бэлтгэл дээрээс явдггүй бүр техник таавдгүй шидэлтийг авдгүй гүг багшнаас яг уулзч амраа тэгэл арц гэл нөгөө сүнс бүгд гараа авчиж. За одоо өнгөрсөн хичээх гэж боддог. Тэгээ илгээгээ найз дараачаад нөгөө ч мөрс хамт салганаад байгаа чи багш хараад.
би яах тэнэгтэй байгаа. Маяглаад байгаа нааш гэлдэгсэн. Тэгэл гүүгэлээс яг л амбаардах гэж байгаа шиг ингээл бүхс би тэгэхээр бүхсээ чангалал ингээл тап гэл яг урдуур кядандаа яг гоёны урдлаас тэгэл ах ямар ч мэдээг болчихж байгаа юм. Тэгээ аварга нөгөө суултуур чинь нөгөө суултургүй зөв юм хавтгаа хөлөө ингэж босоогоор 14 хоног байгаа юм. Тэр ерөөс санаас миний хамгийн амьдрал хамгийн амар удаар нь тэр эсэх. Тэгээд энэ талаараа хавьч чадахгүй юм чи юм том овоодсан. Тухайд мөсцөс тавиад би яагаад гэж сэтгэхгүйсэн мэдгүй. Энэ талаар хавьч чадсан. За байлаа. Тэгээд багш нар бэлтгэл ихээр өө хөөс тийм амар хөлтэй ижил багшнууд нь өртчихгүйгээр хичээгээд байгаа шин. Тэгэхэд бол тэр кедамадан гэдэг юм мэддэг байсан бол тэр хүүхдийг яг өөрийнхөө 14 хоног босоогоор яадаг гэж тэгхээс аахгүй. Тааж чаддаг мэддэг. Тийм олон янз бүр. Зарим одоо жоох би хизээ юу биш төрөх, хизээ ван чамшин төрөх гэлөө амар орж идэв шин. Чи чаднаа, чи надад хэдэн зуун удаа давтаа, чи 8 жил хичээлээрээ 6 жил хичээлээрээ гэл. Тэгээ намайг тийм яг мэдрэл нутаа гэж боддог бид нар. Жоох хүүхдүүд амар шин. Гэтэ зорилго нь хөөх юм тий. Гоё бас. Тэгээд би тэгэхээр чи чаднаа гингүүтээ. Чи 6 жил чи 8 жил хичээлээрээ гэл. Тэгээ шууд одоо надад зөвшгөл зааж юм. Багш тань чи координат заах гэдэг шин. Цохол заагаад суурийн тавих гэдэг. Надаас төшил тохоо нухаа асуугаалаа. Тэгээ би цаа хэлэлгч чааж. За одоо чи тэрийг наадах 1000 тавтаарай. Наад өдөр болго игээрэй гэл. Гоё. Хүүхдүүд амар гоё. Би бол нэг миний нэг нууц ч юм уу даваадл ч юм уу. Би тэр оюунлаг сургууль дээр дугуйл ажилладаг байхгүй. Хоёр тэндээс би амар гоё энерги авдаг гэж байна. Хүүхдүүд жоо хүүхдүүд юм захар амар гоё. Яг нэг цагаан Япон багшийн хэлж байгаа юм. Одоо орчиж байгаа байхгүй. Тэгээ хүүхд юм захар амар утсан. Надаас л ээж байгаа хүүхдүүд зөндөө. Зав гэл. Сэтгэхгүй юм чис гоё асдаг байхгүй. Нүдэндээ галтай гэдэг шиг л. Ассан бөө энерги байдаг. Одоо хувийн шав бэлтэж чинь мэрэгжлийн шав юм уу эсвэл хуваараа тасалжуулж байгаа. Тийм нэг цөөхөн би зөвхөн нэг гарын 5 уран багтах хүүхдүүдэд бэлдэж байгаа. Дараагийн залгамж халаач. Бүр аим бэлдээл тэмцээний ард нь гараад орилж чарлаа тэхгүй. Яг эмийн ингэ зааланд ороод ирэхэд нь яг ингэ чи тэгээд 7 хоногт ингэж бэлтгэд хэрэг тэмцээн байх юм бол чи тэмцээний өмнө ингэж гүүн ойрхон хол гүүхгүй ингэж хурд тэгэрэнэ тэр хоолнд ингэрэ жингээ ингэж энэ бол миний зүг өдөрт мэддэг юм. тасгалжуулт юм тий. Тэрийгээ зөв хэлж өгөөл. Тэгэл өөрийнхөө нэг алдаа байгаа штад ингээл ингэж зохио ингэж болдог юм лээ. Ингэж хураад ингэж ингээл тэр мөрийг хэлээ нөөлж бас амар гоё юм товчлоод байгаа хөөх тэдний хувьд наацтай байхгүй. Манайти чинь тийх хүн байгаа өөрснөө ингэж сурж олж авч байгаа хөөх. Хэрвээ мөнгөс лах маань одоо ингээд бид намайг үдээд хамт байсан бол би шал өөр төвшөнд байж байгаа хөөх гэж боддог шин. Яг ингэж хатгадаг. Одоо нэг Дагестанад чинь юм хатгадаг тийм чанга өөр амар хөдөлмөрч өөрөө тийм сахилга бац төгсөн байхгүй. Тэгээд дааж азтай тэгээд тэр хүн амьдралаа Америк л яваад уг нь манай Монголын хамгийн UFC-д хамгийн анх тоглох хүн 2009 онд байна уу 8 онд тэгж явсан байхгүй. Дааж чи шинжилгээнд дээр бүтэрсэн. Тэгсэн бол үүдээ тэр хүн UFC-д ороод ингээд хяргаад тэгсэн бол тэгэл манайд хамгийн ойрхон байгаа юм чинь хүн араас нь очих боломж байсан гэж магадгүй. Тэгэл юм гэдэг чинь тэгэл хуцааг хуцаа юм чинь. Арай л өөр яриад. Зүгээр. Үргэлжлүүлэх үү? Өөр сэдв. Өндөрсөн ч болчих. За өндөрсөн ч яах вэ? Би одоо зодон зөхиөрөлд охиндоо өстө алуулж шүү. Алуулах уу? Тийм шүү. Манай хүүхд ч мөр ганц атмаа юм шүү дээ. Ихтэй хүүхд бол угаасаа гэрийн хамгийн том босс гэж бодсон. Таны наад би чинь тэмцээн лөө дагуулж явах гэж үзсэн. Би наадах чи харж чадахгүй гэдэг юм чи. Тэгвэл өөр ертөнц. Тий, би цус мус гарсан юм харахгүй гэд уурлаад. Жишээ нь би болохоор 2 хүүхдтэй тийм. Одоо зүгээр заалар болж жоохон чингийн хэлбэлтэй. Заалар орж нэмэр байгаа байхгүй. Манай амар дург. Юм тэгээ тэмцээн бүр үзэхгүй. Үзэхгүй юу? Оо би гэртээ үжээ яг алцсан гахал. Хүү. Том нь хүү. Тэгэл уг нь гоё техниктэй аргачгүй шүү дээ. Ийм жоохон багтан зүгээр яг нэг японочууд шиг миний хувьд болохоор чинь сайжруулах биш. Хамаас сайн давж нөгөө гэрт хар хүн байхгүй. Тэгээ дагуулж явдаг гэсэн үг. Тэгээ ийм үлгэдтэй багтан стресс наваад нэг том ширэн биелийн паран дор тавьчихдаг. Паран дор тавихгүй нэг хүмүүс гიშгчгээд байгаа чинь. Тэгээ паран дор наам том цэнгөө тавьчихсан. Тэгээд нөгөө ч унтчихаа тэр шууг нь унтчихал байгаа шүү дээ ядарсан. Тэгээс ирэхээр хүн гიშгүүлчихэл тэгж нүдээ нийцсэн хүн болцсон. Тэгээ ван тайм дээр очихоор харин азтай уянагч маань цаад багшийн өрөөр орлол хоолж умдлаад амар дуртай тийч. Одоо тулаан сонирхгүй нү те.
хайрлаад идэх юм байна те хүнийг чи бол хайрлахгүй зодоод байгаа байхгүй. Тийм л. Тэгээд би тэр хоёрыг болохоор ядаж гоё хоботой гоё тим ахаас нахгүй бэлтэн техник заагаад өгч одоо үүрэл гоёлоод байна. Сул зохиол гаяг муудаартай гоё хөдөлгөмлөн гоё даанчтай очихоо байсан. Тэгээд би бол тэгдэж шин энэ одоо ламанчиг аав мевитри аав хабиби аав нэр хүүхдэд задлаа тэр бас сони ертөнцөө бас Ваугатай барилдуулаад тийм тэр хүүхдэд тэр тулаанд тэгээ ард нь ингэж гараад бэлтээд ингэж цохолж нүдүүд би болж чадахгүй. Одоо жишээ нь дүүгээ зодлох аим лайт гэдэг шин. Хатанбаатарын манай дүү. Тэр ингэж тулааны ард нь манай гараараа гал гарахаар аим өмнөөс нь мөн шатаал бүр ингээл сони мэдрэмж тийм өөрөө зохиолоо сони мэдрэмж аваад бүр аим төвхтэй Хатнаас чаваас хэд дүү лээ? 5 дүү. 5 дүү бас нэлээ. Анх манай хатнаа ч намайг бүр тийм зодооноор өнгөд уруудчих. Тунгаахын би ч анх тэр Stonks клуб гээд Смязараа ургад нарын клуб асшөр нэг гоё клуб нисэхгүй сүсэж. Тэнд би жуудагийн багшаар орсон. 2008 оюутан шиг оюутан багтаа. Тэгэхэд хатнаа над дээр жуудаар нэг сар явангуудаа тунгаахын кикбоксыг харчингуудаа чийш орч байгаа. Хуйлаа жуудаар л яах юм. Тэгээ тунгаахаас дүү оруулах гэж тэгдээ аваад ирэх. Тэгээ нэг сар яваа шууд боксинг тэмцээн орсон залжлуусаа гарчтай. Тийм баацтай цаач. Тэгэл гэрт тийм бэл юм шиг лапагаад гарч байна. Хүн яалчгал нэг дуртай өмсдгэл юм. Тэгэл дүүгээрээ заалгуулаад тэгэл мөнгө авахыг шууд гуйгаал хэлчихсэн. За ингээд ямар ч сан студид ирж холимог дулаан болон өөрсдийнхөө гоё амьдралыгаа туулсан туулал за зодооны ертөнц болон эр зөргийн энэ гоё ирчүүдийн амьдрал ертөнцөөр аялуулсан амархуу хүүхэн хүүгийн амар түвшин ахтай маш их талархлаа. За тэрэн дээр бас тайлбарууд хийсэн шүүгч өөр цагтаа маш их талархлаа. За ингээд зодоон ярьдаг подкаст маань контент маань энэ үрээд өндөрлөж байна.